Тағы хан шашны ғайқымшыге тігілт хамбин лақшынды барал хайлылы. Та хамбин хүренді зочлыңы, етігілт хамбин үргонды хамбыламда баралхың. Гуңу ханы цокчыңы ноғондар хин сайхусны, жанрай сігін, дүн хорин дуғыноды дымыргіл хин, ноғондар хин хуслин чолунды хусылен датхың, аштин заяған төкшліджі. Улаңу тотто тәнілсіға байғыл нұрын әрік тамырға, хамбыламын әдісті таршан күртігі, әріслін айыллары айлары, әріслін зочу бодыда тұр. Дүн құрын ваң, хойренмен қарбындылы. Дерхин кеген тындалай бұқшы бұрқын бақшы түксігерлін қоты күртсіңі, әнтіккен бодыға яды қочын дұрып тұдаген дүн құрын ваң айлдын. Әрі ұнамын сатын таны құмын бітіне кегет, хүрелім бой ғарегерік сен зүй тоқтысын тұға айлдыдығы, деді ұнамын айлдыр күрттің, Борхым бақшын зәрлікті әрюндақшын ғатырудар айлық әрюслің айлылд өріджуән. Та Непалин Катманду хоттығы, жарың хашор, сайын бонат собырғы, люмбенедегі лақшын менделсін ғазыры, әнтіккен көшіне ғардығы талыл тұғысын ғазыры. Әнтіккен тұқтан наландай сұрғуден тойры. Гуңу ханы ұдылын лоң альтсың, ражгері, гегерісің, бодығая, аңқы дөрвің ұнне сұрғалан альтсың, сарната тіргутың, Тухың мұргылден замар айлың, әріслен замар замынағай, әріслен зочу бодыда тұр. Ерхи музыкстаныг Францияны Страсбург хотыды дерхин кеген тындалайвық шалдығы бойды мұрын зерген тайлбыры. Жанрайсығы бұрқыны апшы күрттің, өрнің Европин ол сұрнудар айлылды өрі жуән. Та Парисин алдыр тәйплін самқығы Луври музей елесен үргіншілі күрдзочылың, сен амырны ұлсар айлдың хотытой тәнілсіқ. Шевцарын жіне потен цецкін цағы, ұсын оригылур, Италиян мелан құтты ерітіне тұғы цокчын дұғыны. Венециян қайқымшыл осын құты. Ромин ерітіне байғылым жотта тәнілсің, дұрысымжы дұрын айлық болдына. Менгі сон сқор нег ұдзы бұдыда тұр. Байырын адымын айры құрым тәкшірсіңі намырың налыр өдіруд үргілді жұғайын өйт. Өндесіне шелдік өтек түң өйлдірілікчі ор ондырық компания қам толыңы. Әмдірлің алтын босқы ғалқыңыр жұға залу қысуды олың. Тедіне аве жуды ақын дұс алы көрсіп зөрі олыңы. Соудың хете, зек намылтай дейл олың. Зөбіқін тәнді зөрі олсын зағырудан белім болығыла. Мұң өрін соңғысын дейлінді төхірі олыңы малығай бұсы ғоттыл тәргі өтінесі саңқора. За сайн сайхан юу вэ? Сонинтой хөө. Аав ээжигээ баярлуулах сайхан боломж гарлаа. Хүүш юу сайн бэ? Балаа багшд майлдсан юм байна. Тэрний будда төрийнхэн зохион байгуулдаг гинэ. Хоёулаа хөгжүүлээ явуулах уу? Тэгээ бүртгэл нийтээс эхэллээ. Эхэлчихэж. Хүүш чи тэгвэл надад усных намрыг нөгч би одоох яриадах юм. За. 70 14 67 64 99 10 34. Буурдуудаа баяр дуудгаад уянан нэрнэ. За эрхэмдэд номын мэргэд багш шав та нарынхаа энэ өдрийн мен дамар амгалан айлтхан мэндэлчлээ. Алс баруун хязгаараас жирийн сүсгтэн намайг инхүү чуулгоо өнд өрж оролцуулсанд хязгааргүй баяртай байна. Энэ удаагийн чуулганд гэгэрл өрөө замнах нь хэмээх алсын зорилготой өргөн агуулгатай сэдвийн дор явагдаж байгаа нь сайхан хэрэг юм аа. Гэгэрэлд замнах гэдгийг би эрдэм ухаанд шамдан суралцах гэж ойлгодог юм аа. Эрдмийн шимийг дотроо бясалгаж гэгэн ухаанд нь хөрөх зам гэж ухаардаг. Дээд тэнгэр хүнд авьяас чадвар бэлэг ухаан зааснаас биш гэгэрэлд хүрэх арга замыг заасангүй билээ. Заагаагүй энэ замыг ухаант хүмүүн өөрийн цуцалтгүй хөдөлмөр, кичээл зүтгэл, ууггүй чармаалт, мохошгүй мэрэлтээр олж авдаг. Бурхны номд суралцах гэдэг нь ганц 2 ном уншиж цээжилж төдий асуудал биш ээ. Уг номынхаа утга чанарыг гүн гүнзгий ухаарч үгийн эд шид утга чадлыг өөртөө бүрэн шингээж авснаар илэрхийлэгдэг. Бурхны ном сургаалын тийм төгс чанарыг эзэмшсэн хүнийг гэгэрсэн хүн гэгэнтэн гэж нэрлэдэг. Хүн эрдэм мэдлэг олж авах ухааныг эзэмшиж байж гэгэрэлд хүрхээс биш зүгээр сууж байгаад
гэгэнтэн болчихдоггүй. Тэгэхээр гэгэрн гэдэг бол эрдэм номд шамдан суралцсан гэсэн үгэ. Сурсан эрдэм мэдлэгтэй эзэн болно гэсэн ухтгүй юм аа. Ер нь эрдэм мэдлэг бичиг ном яаж бий болсон тухай эртний нэгэн хууч ярья. Энэ хууч ярианд 20 дугаар зууны дуустал баруун Монголд яригдж ирсэн эртний ойрдоос гаралтай юм аа. Улс гүрэн хэл хязгаар бий болоогүй балар эртний цагт хүмүүс сөргөлн амьдардаг байжээ. Хүн сөрөг галтаа болж хэл хязгаараа мод чулуугаар тэмдэглэж байсан тэр цагт 5 настай нэгэн хүү дутуу шатсан цуцал барьж гүйжээ. Тэрхүү цуцал хөрсөн мод чулуу хар зураас гарснаар зурж тэмдэглэх арга буюу бичиг үсэг үүсэх эхлэл тавигдсан байна. Үүнээс үүдэн үнсэн самбар үүсэн бичиг бий болж бичиг ном дэлгэрчээ. Тэр 5 настай хүү 800 мянган жилийн дараа ойрдод дахин төрж тод үсэг зохиосон Зайванд намхаа жандсан байсан гэж буурлууд хөөжилдөг байсан. Бичиг үсэг бий болсноор хүн төрлөختн мэдлэгээ хуримтлуулн ном судар болгож үеэс үед дамжуулн хэрэглэж иржээ. Өмнөх үеийнхний бий болсон эрдэм мэдлэгийг дараа үеийн улам баяжуулж сайжруулснаар хүн төрлөختн оюун ухааны асар их баялагийг бүтээсэн билээ. Үүний нэг нь бурхан шашны номлол сургаал юм аа. Бурхан багш 2500 гаруй жилийн өмнө хааны ордон төрсөн хүн тэрвэр идэр залуу насндаа ордны тансаг хангалуун амьдралыг орхиж хорвоо ертөнцтэй танилцахаар гарчээ. Тэгээд хорвоогийн хүн амьтны нэг хэсэг нь баян таргана байхад нөгөө хэсэг нь хоосон ядуу, нэг хэсэг нь жаргал цэнгэж байхад нөгөө хэсэг нь зов зүйдэрч байгаагийн учрыг олох гэж орон гэрээсээ гарч бидний явсаар эрдмийн мөрд оржээ. Эрдэм сураа зогсохгүй төгс гэгэрхийн тулд эзгүй ууланд даяанчлан сууж бясалгал хийж байдаг. Бясалгалын хүчээр дотоодын төгс ариусгалыг олж гэгэрсэн гэж төгс гэгэрсэн хойноо сургаал номлолоо гаргаж олон түмэнд хүргэжээ. Тэрхүү сургаал номлол нь түгээн дэлгэрээд 2500 гаруй жил болж байна. Энэ урт хугацаанд түүний бүтээсэн сургаал хуучирч гээгдсэнгүй. Яг тэр чигээрээ мөрдөгдөж одоо ч гэсэн асар их үн цэнтэй ач буянтай хэвээрээ байна. Энэ бол төгс гэгэрсэн хүний сонгодог жишээ юм аа. Монгол газар бурханы шашин дэлгэрээд 500 жил болжээ. Энэ хугацаанд нүүдэлчин монголчуудын амьдралд бурханы номлол сургаал асар их ач буйнаа өгчээ. Энэхүү сургаал нь шашны сүмхэд лам хөвргүүдээр дамжиж нийтийн хүртэл болж ирснээс гадна өвөг дээдсийн өв уламжил маягаар ердийн аж амьдралд гүн гүнзгий нэвтэрч ёс заншил зан үйл хэв хууль болжээ. Тэнгэр урхнаа дээдэл сүсгэн залбирх нь лус савдгаа аргадаж байгаль дэлхийг хайрлан хамгаалах газрын баялаг малын буйнаа зөв зохистой ашиглаж хэрэглэхээс эхлээд нүгэл буйныг ялгаж зааглах маш олон төрлийн ёс заншил үйлийг нэрлэж болно. Тэр бүхний хүчинд Монгол түмэн зовхон нойдоо заяан тэгш явж ирлээ. Хоочоос хоочид үеэс үед монголчуудыг ийм байлгахын тулд гэгэрэлд замнахыг уриалж байгаа нь
маш их сайхан сонсогдож байна. Үүнийг та нар хийхгүй л юм бол хэн хийх вүлээ? Та нарыг хийж чадна гэдэгт настан буурлууд бид маш их итгэж байна. Маш их баярлал суудаг. Гэгээрэлд хүрэхэд асар их хүч хөдөлмөр, төвчээр хат үжил, цаг хугацаа хэрэгтэй гэдгийг эрдэмтэн мэргэд сануулсаар ирсэн олон домог хууч байдаг. Тэнд би нэг ганц жишээ дурдна. Эрт дээр цагт нэгэн гөрөөч нууланд ан хийж яваад даяан хийж сууга нэгэн өвгөнтэй тааралджээ. Тэр өвг нь адууны сүүлний хэлхсээр том хар чулууг көрөөдөж суух юм гинэ. Гөрөөч нь та юу хийж суугаа юм бэ гэхэд даяанч би энэ чулууг хэлхсээр көрөөдөж таслах гэсэн юм аа. Гэтэл гөрөөч нь чулууг хэлхсээр көрөөдөж таслаж болдог юм уу гэж даяанч цаг нь ирэхээр аянда тасарчдаг юм аа гэсэн гэдэг. Хар ухаанаар бодоход энэ хизээч битвшгүй зүйл мэт санагдана. Гэтэл хүн зөрсөн зүйлдээ күч хөдөлмөр, зориг төвчээр цаг хугацаа зарцуулж чадвал эргэшгүй их үрдэн хүрдгийг дээрх жишээгээр зүйрлсэн хэрэг юм аа. Өөрөөр хэлбэл гэгээрэлд хүрэх тийм амар зүйл биш ээ. Гэхдээ чин сэтгэлээс зорж тэмүүлсэн хүн зорилгодоо хүрдгийг дээрх хууч яриа гэрчилнэ. Ер нь номын хүч чадлыг ухаарч ойлгоно гэдэг өөрөө агуу зүйл. Хүнд ойртон тийм агуу чанар байдгийг Бурхан багш номлосон. Тэрхүү ариун гэгэн чанараа олохын тулд хүн гэдэг амьт нь оюун ухаанаа гэрэл гэгээд гэгэрэл зорж тэмцсээр ирсэн. Тэмцсээрч байх болно. Ингээд би номын нутг чанарыг гэж юу байдгийг 8 гэгэн хэмээх судраас тайлбарлая. 8 гэгэн гэж одоо Монголд газар уснаа 8 гэгээ гэж нэг судар байд юм аа монгол хэл дээр. Зайванд орчуулж өгсөн. Ер нь уулын энэ төвдөөс гарсан ном л да. Төвдийг зайванд монгол хэл дээр тод монголоор орчуулчихсны ном. Тэр 8 гэгээ бол эхлээд нөгөө лус авдаг аргадна. Дараа нь гэр орно аргадна. Дараа нь одоох 8 хөлөл гэж одоо 8 суудлаа аргадна тэр номоор. Тэгээд нөгөө 12 жилээ 5 Махмудтагийн аргадна. Тэгээд 9 мянган нөгөөх номоор аргадаж хийдэг. Тийм нэг сайхан юутай судар байд юм. Энэ судрын ач үе нь энэ гадаадын 4 төв, дотоодын 8 твгээд одоо бүх газар тэр номын хүч нь төгж явж явдаг. Тийм их хүчтэй ном байдаг юм байлаа энэ. Тэгээд энэ номыг одоо хамгийн сүүлд нь тэгээд тэр бүх юмыг аргадчихад тэгээд нөгөөх дүүрээд ирэхэд тулд одоох гэрээс хулгай дайсан зайлхуулах, адуусанд гарлаг буугаар, тариа будаанд өгрөх, мөндөр, салхи гурав бүү ширвтха гэсэн ийм тангарахтай. Энэ тангаргийг одоо тэр номоор унших юм бол энэ газар ус дийлхэ энэ 8 гэгээр энэ гэр оронч гэсэн одоо тэр илээрч явдаг тийм номын хүч гэж одоо далал амч хэлдэг байсан шүү дээ. Ер нь хүний сэтгэлийг, хүн ухааныг одоо апрас гэж болохгүй номын хүчээр илээршүүлдэг гэж одоо тэр үг чинь тэгэл энэ номын хүч байд юм байна. Тэр номын хүч гэж одоо тэр тод Монгол ном гэж надад одоо зөндөл байна л да. Одоо тэр эмнэлгийн 8 нэгт өвдөсгийг ал одоо хүний суц барихаас эхлээд тэр Монгол хэл дээр болохдаа чинь тэрийг уншаад явах юм бол тэр тод Монгол номд сурчих юм бол тэр бүхнийг өөрөө нь уншаад тэр бэлний юм дээр л одоо сайхан юм мэдээд авчих ёстой юм зөндөл байд юм. Одоо миний насч нэг оройтлаа одоо надаас хоор гарсан энэ шавнарл одоо тэр нэг мэж сайхан хэрэгжүүлэх болов гэж одоо бодож явна. Та нартаа тэгээд маш их баярлалаа.
Орхан шашны гайхымшиг итгэл хамбин лагшынды барал хайлылы. Та хамбин хүренді зочлың итгэл хамбин өргөнді хамбыламда баралхын. Гуңу ханы цокчың ноғондархин сахусны жанрайсығын дүн хорин дуғынуды мөргілхин. Ноғондархин хуслин чолунды хусылен датхын аштин заяған төкшліжі. Улаңу тотто тәнілсіға байғыл нұрын әрік тамырға, хамбыламын әдісті таршан күртігі, әріслін айыллары айлары, әріслін зочу бодыда тұр. Дүн құрын ваң, қойрыммен қарбындылы. Дерхин кеген тындалай бұқшы бұрқын бақшы түксігерлін қоты күртсіңі, әнтіккен бодыға яды қочын дұрып тұғдаген дүн құрын ваң айлдын. Әрі ұнамын сатын таны құмын бітіне кегет, хүрелім бой ғаригерік сен зүй тоқтысын тұға айлдыдығы, деді ұнамын айлдыр күрттің, Борхым бақшын зәрлікті әрін дақшын ғатырудар айлық әріслің айлылд өріжуән. Та Непалин Катманду хоттығы, жарың хашор, сайын бонат собырғы, люмбенедегі лақшын менделсін ғазыры, әнтіккен көшіне ғардығы талыл тұғысын ғазыры. Әнтіккен тұқтан наландай сұрғуден тойры. Гуңу ханы ұдылын лоң альтсың, ражгері, гегерісің, бодығая, аңқы дөрвің ұнне сұрғалан альтсың, сарната тіргутың, Тухың мөргілден замар айлың, әріслен замар замынағай, әріслен зочу бодыда тұр. Ерхи музыкстаныг Францияң Страсбург хотыды дерхин кеген тындалайвық шалдығы бойды мөрін зерген тайлбыры. Жанрайсығы бұрқыны апшы күрттің, өрнің Европин ол сұрнудар айлылды өріжуән. Та Парисин алдыр тәйплін самқығы Луври музей елесен үргіншілі күрдзочылың, сен амырны ұлсар айлдың хотытой тәнілсіқ. Шевцарын жіне потын цецкін цағы, ұсын оригылур, Италияң мелан құтты ерітіне тұғы цоқчын дұғыны. Венецияң қайқымшыл осын құты. Ромың ерітіне байғылым жоқта тәнілсің, дұрысымжы дұрын айлық болдына. Менгі сон сқор нег ұзы бұдыда тұр. Байырын адымын айры құрым тәкшірсіңі намырың налыр өдіруд үргілді жұғайын өйд. Өндесіне шелдік өтек түң өйлдірілікчі ор ұндырық компания қам толыңы. Әмдірлің алтын босқы ғалқыңыр жұға залу қысуды олың. Тедіне аве жуды ақын дұс алы көрсіп зөрі олыңы. Соудың хете, зек намылтай дейл олың. Зөбіқін тәнді зөрі олсын зағырудан белім болығыла. Мұң өрін соңғысын дейлінді тойқыры олыңы малығай бұсы ғоттыл тәргі өтінесі соңғыра. За сайн сайхан юу вэ? Сонинтой хөө. Аав ээжигээ баярлуулах сайхан боломж гарлаа. Хөш юу сайн бэ? Далаа багш майлттай юм байна. Тэрний будда төрийнхэн зохион байгуулдаг гинэ. Хоёулаа хөгжүүлээ явуулах уу? Тэгээ бүртгэл нийтээс эхэллээ. Эхэлчихэж. Хөш чи тэгвэл надад усных намрын өгч би одоох яриадах юм. За 70 14 67 64 99 64 3 дуудаа баяр дуудгаад уянан нэрнэ. За сайн бацгаана уу. Та бүхэнд энэ өдрийн ямар амгалан айлтгая. За буддист эмэгтэйчүүд маань 3 дахь удаага чуулгана хийж, хурлаа хийж, хоорондоо ярилцаж, хэлэлцэж, мэдээлэлээ солилцож байгаа нь их сайшаалтай сайхан санагдчихэв. Ингээд та бүхэнд энэ өдөр уулзсандаа баяртай байгаагаа дахин илэрхийлье. За би Монголын эмэгтэйчүүдийн сангийн захирал бишээ. Би Монголын эмэгтэйчүүдийн сангийн зөвлөх юм байгаа. Минь одоо жоохон ташаа ойлголт гарчиж. За эмэгтэйчүүдийн сан гэдэг бол эмэгтэйчүүдийн бүлгүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг ийм байгууллага да. Эмэгтэйчүүдийн бүлгүүдэд өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд эмэгтэйчүүдийн бүлгүүдэд санхүүгийн тусалцаа үзүүлдэг юм аа. За ингэж явах явцдаа маш их олон одоо эмэгтэйчүүдийн байгууллага бүлгүүдтэй уулзаж учирч үйл ажиллагаатай танилцж одоо хамтарч ажиллаж ирлээ. За тэгээд надад бас хоёр санал тавьсан. Мэдээж Монголын эмэгтэйчүүдийн байгууллагуудын талаар ярьж өгөөрэй. Дээр нь та гендерийн талаар ярьж өгөөрэй. Эмэгтэйчүүдийн хүний эрхийн талаар бас ойлголт өгөөрэй гэсэн ийм санал ирсэн юм аа. Тэгээ энэ дагуу та нартай өнөөдөр би хэдхэн зүйл хэлье гэж бодсон. За буддист эмэгтэйчүүд бол эмэгтэйчүүдийн хөдөлгөөн их томоохон хувийн томоохон өөрчлөлт гарч ийн гэж би их баяртай байна. Яг гэвэл буддист эмэгтэйчүүдийн холбоо бол байгуулагдсан.
Энэ холбоо байгуулагдсанаар Монголын эмэгтэйчүүдийн хөдөлгөөнд нэг одоо цэцэг дэлгэрлээ гэсэн үг. Нэг сайхан цэцэг дэлгэрлээ гэсэн үг. За дэлхийд дээр маш их олон эмэгтэйчүүдийн байгууллагууд байдаг. Дэлхийн эмэгтэйчүүдийн байгууллагууд нэгдээд дэлхийн эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг бий болгосон юм аа. Дэлхийн эмэгтэйчүүдийн хөдөлгөөн дотроо маш олон урсгалтай байгаль орчны төлөө, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө, хүүхдийн эрхийн төлөө, аюулгүй байдлын төлөө, энх тайвны төлөө, нөхөн үржих эрүүл мэндийн төлөө гэдэг ч юм уу. Тэр янз бүрийн өөрсдийн одоо санаа зовоож явдаг, өөрийнх нь сэтгэлэн зовж явдаг маш олон асуудлаар эмэгтэйчүүд нэгдэж өөрийнхөө байр суурийг илэрхийлдэг ийм байгууллагуудад нэгддэг юм аа. Ийм байгууллагуудад нэгдээд эмэгтэйчүүдийн байгууллагын гишүүн болдог. Тэгээ эмэгтэйчүүдийн байгууллагын гишүүн болоод тэр байгууллагууд нь бас л үзэл сурталаараа нэгдэж, нийлж сайн сайхны төлөө явж байгаа юм л та. Тэгэхээр энэтэй адилхан одоо манай буддист эмэгтэйчүүд бас Монголын эмэгтэйчүүдийн нэг хөдөлгөөнд төдийгүй дэлхийн эмэгтэйчүүдийн хөдөлгөөний нэг хэсэг болж байгаа гэж өөрсдөө ойлгох хэрэгтэй юм шүү. Тэгэхээр зэрэг Монголд одоо 200-аад эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага байна. Эмэгтэйчүүд нь шүү дээ. 200 төрийн бус байгууллага байна. За тэдгээрийн заримынх нь салбар зөвлөл нэгж гэх юм бол хот хөдөөгөөр сумаар ингээд нийлээд багаар нийлээд ингээд явах юм бол одоо өөр баг дээр гэж тооцох юм бол 20-30 мянга болж байгаа юм. За зүгээр одоо бүртгэгдсэн албан ёсны гэх юм бол одоо аймаг орон нутгад бүртгэгдсэн шүү дээ. Тэгэх юм бол нэг 2000-3000 орчим жижиг бүлгүүд одоо бий болж байгаа юм. Тэгэхээр энэ бүлгүүдэд Монголын эмэгтэйчүүд нэгдэж энэ бүлэгт орж энэ бүгдийн нэг гишүүн болтго юм аа. Тэгэхээр та бүхэн бол энэ том хөдөлгөөний бас нэг хэсэг болж одоо ингэж орж ирж байна. Үнэхээр одоо сэтгэл өндөр байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхлээр зэрэг би их олон улсын байгууллага, олон улсын хурал зөвлөгөөнүүдэд явж исэн. Тэгэхээр энд бол одоо бурхан шашинт эмэгтэйчүүд өөрөө өөрсдийнхөө одоо үзэл хандлагаар нийгэмд яаж хувь нэмэр оруулж байгаагаа илэрхийлж оролцдог, үг хэлдэг, илтгэл тавьдаг, өөрсдөө уриалж аливаа үйл хэргийн төлөө явдаг ийм одоо сайхан юм биелдэ. Тэгээ Тереса их гэж та бүхэн бас дуулсан байх. Үнэхээр одоо гайхамшигтай хүмүүлгийн үүсгэн Нобелийн шагналт юм эмэгтэй. Тэр бол бас л одоо бурхантай одоо католик шашинтай ч хэлээ гэсэн тэр одоо нийгмийн сайн сайхны төлөө, сайн үйлсийн төлөө явж байдаг. За бурхан шашинт эмэгтэйчүүд ихэвчлэн энх тайвны төлөө явдаг. Энх тайвны сайн сайхны төлөө, аюулгүй байдлын төлөө, амар амгалангийн төлөө илүү явцгааж идэг. Тэрийг илүү манлайлдаг, тэрийг илүү уриалдаг. 2005 онд одоо дэлхийд дээр одоо нийгмийн идэвхтэй ийм эмэгтэйчүүдийг одоо шалгаруулсан байгаа юм. Тэгээ тэрэн дотор бол одоо 10 гаруй хувь нь одоо энэ шашинтай эмэгтэйчүүд орсон байдаг. Тэд нар бол энэ дайн дажинтай улсуудад хүүхдүүдийг хооллох, хамгаалах, бэрцэн гэмтсэн хүмүүсүүдийг одоо аюулгүй байдалд газар хүргэж өгөх, эмэгтэйч хүүхдийг хамаарах, дайныг зогсоохын төлөө одоо явах, үг хэлэх нэг олон одоо урсгалууд руу орж ирсэн ийм гайхамшигтай ийм дайчин бүтээлч эмэгтэйчүүд тэн дотор байдаг юм аа. Тэгэхээр зэрэг бид бол ямар ч байсан энэ дэлхийн эмэгтэйчүүдийн хөдөлгөөнөөс суралцаж бид нар өөрсдийнхөө одоо олж авсан байдлыг туршлагаа тэднэртэй хуваалцаж тэднэрт бас зааж зөвлөж явдаг. Тэгэхээр энэ бүх ийм сайхан хөдөлгөөний дотор одоо бид нэгдэж байгаа юм шүү. Тэгээд та нарыг бол одоо эмэгтэйчүүдийн Монголын эмэгтэйчүүдийн байгууллагуудын чуулга, уулзалт, хурал зөвлөгөөн, харилцан тохиролцох, хэлэлцэх янз бүрийн арга хэмжээнүүдэд одоо байнга оролцох юм боломжтой үүд хаалга бол нэгдсэн байна. Үнэхээр одоо сэтгэл хангалуун баяртай байна. Харамсалтай нь бол их л орой хийгдлээ. Эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, буддист эмэгтэйчүүдийн холбоо маань зүүн нуудад нэлээд их байх байсан. За товчондоо хэлэхэд ийм байна. За тэгээд Монголын эмэгтэйчүүдийн байгууллагууд их олон холбоо, эвсэл, нэгдлүүдтэй. За тэр дотор жишээ нь одоо нөхөн үржихгүй эрүүл мэндийн төлөө гэсэн эмэгтэйчүүдийн эвсэл байдаг. Тэр эвсэл гэтэл 27 байгууллагуудыг нэгнээдээ нэгтгэж үйл ажиллагаа явуулдаг. За жишээ нь ажлын байранд бэлгийн дарамттай тэмцэе гэсэн эвсэл байна. Энэ эвсэл гэтэл 17 байгууллага энэ бас нэгдэж үйл ажиллагаа явуулж энэ болохгүй байгаа хууль тогтоомжийг өөрчлөх, нийгэмд энэ талын ойлголтыг түгээх,
За энэ одоо ингээд зөв бусаар яваад байдаг, зөв бус үйлдэл хийгээд байгаа хүмүүсүүдийг зогсоохын төлөө ингэж явдаг байхгүй юу? Тэгэхээр энэ маань ингээд явандаа их урт удаан хугацааг туулжсэн ч гэсэн өөрчлөлт шинжилтээг авчирдаг юм аа. Авчирдаг юм. За гендерээс эхлэе те. За гендер гэдэг талаар та нар өмнө сонссон баха. Гендер гэдэг үгийг зөндөө сонссон байх. Гендерийн талаар ойлголттой хүмүүс чинь дотор байгаа. Магадгүй анхудаага сонсож байгаа хүн байж магадгүй юм. Тэгэхээр би одоо гендерийг ойлгохын тулд хоёр чухал юм байдгийг. Нэгдүгээр хүйсээ ойлгох тухай асуудал. Бид нар эмэгтэй хүмүүс эрэгтэйчүүдээс ялгаатай биднэрт ямар юм байна вэ? Тэ? Ерөөсөө дэлхийд хоёр хүн хүсэл байгаа. Нэг нь эрэгтэй, нөгөөх нь эмэгтэй. Эмэгтэйчүүд эрэгтэй хүсийнхээ хувьд, биологийнхаа хувьд эрэгтэйчүүдээс ялгаатай асар том онцлог нь бол хүүхэд тээж төрүүлдэг, түүнийгээ хөхүүлдэг. Тийм үү? Эрэгтэйчүүдэд тийм байхгүй. Тэгэхээр бид нар бол нөгөө хүүсийн хувьд эрэгтэй эмэгтэй хүмүүс хоёр өөр хүүсийнхээ хувьд өөр. Гэсэн хэдий боловч төрлөх чанараараа бид нар адилхан. Биднэрт оюун ухаан байгаа, биднэрт гар хөл байгаа, биднэрт зүрх сэтгэл байгаа тийм. Бидэд өөрчлөлт шинжилтээг авчрах хүсэл мөрөөдөл байгаа. Би өөрийгөө өөрчлөх одоо хүч чадал биднэрт байдаг. Өөрчлөхийг хүсэж байгаа хүч чадал байдаг. Тэгээ дүндэж төрсэн хоёр өлгийтэй хүүхдийг бид ялгадаг уу? Энэ ихтэй хүүхд үү, эмэгтэй хүүхд үү гэдгийг ялгадаг уу? Заавал өлгийг нь тайлж үзчихэж энэ эрэгтэй юм бэ, энэ эмэгтэй юм бэ гэж хардаг. За тэгээд ингээд яг одоо төрсэн цагаасаа эхлээд эмэгтэй эрэгтэй хүүхдэд хандах хандлага өөрчлөгдөж ирсэн байна. Түүхэндээ өөрчлөгдөж ирсэн байна. Энэ зөвхөн Монголд ч биш, энэ дэлхийд дахна. За эмэгтэй хүүхэд төрсөн юм бол манайд бол зөндөө юм байгаа шүү дээ, тийм. Мөнх үүсч гэдэг юм уу? Энэ хоёр дахь үүсч гэдэг юм уу? Эсвэл одоо энэ нэг охин төрсөн гинлээ гэдэг ч юм уу, үл оошох, үл тоох. За банд гарах юм бол одоо их одоо алдартай нэртэй 3 ихэр хүү төрүүлвэл бүрч агуу, 3 ихэр охин төрүүлвэл муу гэдэг ч юм уу, тийм. Тэгээ ийм ёс заншлаар ингээд эмэгтэй хүүхдэд юм уу, эрэгтэй хүүхдэд хандлагууд өөрчлөгдөж ирсэн байна. Түүхэн явцдаа өөрчлөгдөж ирсэн байна. Тэгээ эмэгтэй хүүхдэд хүлээлгэх үүрэг, эрэгтэй хүүхдэд хүлээлгэх үүрэг аль нь эмэгтэйчүүдийг болоод эрэгтэйчүүдийг аль нь хохироож идэв юм байна. Аль нь хохироож идэв. Чи эмэгтэй учраас тийм байх ёстой. Чи эрэгтэй учраас чи өрхийн тэргүү, өрх гэрээ авч явах ёстой. Чи заавал мундаг байх ёстой. Чи удирдагч байх ёстой. Эсвэл чи бизнесмен байх ёстой. Чи бол мөнгө олдог ийм машин байх ёстой. Хэрвээ тэрийгэ чадахгүй бол чи муу ирэх хүн. Муухай ирэх хүн. Чамаар яадаг. Гэх жишээтэй эрэгтэй хүнд ч хүртэл энэ хандлага хандагддаг. Тэгэхээр энийг гендер гэж хэлээд байгаа. Ерөнхийдөө хүүсийнхээ хувьд бол бид нар биологийнхаа хувьд бол өөрөө нэг нь эрэгтэй, нөгөөх нь эмэгтэй. За яг ижил хүүснүүдийн хувьд ярьлаа ч гэсэн нэг нь эрэгтэй, нэг нь эмэгтэй л болдог. Тэгээд эцсийн бүлэгт энийг юу хэлээд байна вэ гэхээр зэрэг энэ хүүс чинь яг төрөөд нийгэмд очоод нийгмийн одоо суурч боловсрох, соёлжих бүхэл талбар дээр ахуугаасаа эхлээд ажил, амьдрал ингээ өхөн хөвгтлээ эрэгтэй, эмэгтэй хүмүүст хандах хандлагууд өөр болж хувирдаг юм а гэдгийг хэлээд байгаа юм. Тэгэхээр энийг гендер гэж хэлээд байгаа. Тэгэхээр гендер юу хэлээд байна вэ гэхээр зэрэг бид одоо адилхан хүмүүс ээ. Бид адилхан оюун ухаантай, бид адилхан хүч чадалтай, бид адилхан одоо боломж болцоогоо адилхан одоо эдлэх ёстой юм аа. Би эмэгтэй байлаа гэд одоо надад би ажилгүй байх, эсвэл баг цалин авах, эсвэл би одоо ямар нэгэн байдлаар үйлчлэгчийн ажил хийх ёстой биш ээ. Би эмэгтэй учраас бид адилхан л энийг одоо хийх, сурч болох боломжтой гэдгийг хэлдэг. Гендер гэдэг бол тэгэхээр ерөнхийдөө бол ерөөсөө хүүсэнд хандж байгаа хандлагуудыг л гендер гэж хэлээд байгаа. Тэгэхээр тэр хандлагаараа хүмүүсийг ялгавж байгаа, хүмүүсийг дорд үзэж байгаа, янз янзаар хэлж байгаа хэлдэг юм байна л да. Жишээ нь одоо Африкийн нэг одоо жижигхэн одоо тосгонд гэх юм да. Охтуудын хилүүг огтолдог ийм ёс заншил байдаг.
Тэр одоо ариун болгож байгаа юм гинэ. Их ариун болгож байгаа. Хилүүгээ огтлуулсан одоо охин бол их ариун. Тэгээ тэрийг бол хэн ч одоо эхнэрээ болгож авах ёстой. Авч болно гэдгийг одоо харуулдаг. Тэрийг нэмэн хийдэг. Чулуугаар хилүүг нь огтлдог. Тэрнээс болоод 5 охин тутмын 3 нас болдог. Энэ одоо болтол бас зогсоогүй хэвээрээ байна. Дэлхийд дээр. Пакистанд одоо 8 наснаас 12 насны хооронд гэрлүүлдэг. Сүү 50 шууд гэрлүүлдэг. 8 настай хүүхэд хүртэл одоо жирэмсэлсэн ийм тохиолдлууд тэрнээс болж одоо маш их олон хүүхдүүд амь насаа алддаг. Хүнд байдалд ордог. Ийм ёс заншил уламжлал бол одоо болтол бөхөөгүй байж байна. Тэгээ уламжлал ёс заншлын талаар ярих юм бол бид ч бас ярих юмтай. Тий. Эмэгтэйчүүдийг бүр одоо дээхэн үедээ бол богтлол авдаг байсан тий. Ямар ч тэр хайр сэтгэл байхгүй, ямар ч өөрийнх нь одоо хүсэл эрмэлзэл мөрөөдлийн нь бол таслан хавчиж байгаа л шууд одоо хөгшин настай ноёны ич гэх юм уу тэрний ч гэх юм уу эхнэр болгоод ингэлж богтолдог ийм уламжлал байсан. Тэгэхээр энэ уламжлал ингэж явсаар бид нар одоо олон зуун жилийн турш ингэ тэмцсэний үр дүнд энийг бол одоо үгүйсгэж зогсоож хуульчилж бас чадсан. Одоо юу ярьж байгаа гэхээр зэрэг эмэгтэйчүүд нь их байна, эрэгтэйчүүд нь бага байна. Тийм учраас одоо ерөөсөө нэг нөхөр одоо 2 эхнэртэй юм уу 3 эхнэртэй байвал болно. Одоо ийм юм ярьж штэ. Тэ? Энийг бид нар юу ч үзэх вэ? Энийг бол уламжлалаас ухарсан гэж үзнэ штэ. Уламжлалаас магадгүй зарим юм та нарын санаанд ч нийцэхгүй байж болно. Магадгүй би зүгээр илүү нөгөө дэвшилтэд хүн учраас дэвшилтэд гендерийн асуудал, хүний эрхийн асуудал илүү суурилсан үйл ажиллагаа явуулдаг учраас энэнийг яриад байгаа юм. Тэгэхээр бид нар уламжлалт ёс заншил дээр авах юм би, хаях юм би, хүний эрхийг зөрчсөн, хүнийг дорд үтсэн, хүнийг боолчилсан ийм уламжлалыг бид нар сугталчилж одоо гэгэрүүлж мандуулж болохгүй юм аа. Хэд нөгөөдхийг илүү үтсэн, хэд нөгөөдхийг дорд үтсэн энэ үзэл хандлага бол хүмүүсийн хоорондын хагарлыг бий болгох юм аа. Гэр бүлийн хүчирхийлэл, ажлын байран дахь бэлгийн дарамт гэдэг юм уу, хүний наймааны асуудлыг инкээс судлаад үзэх юм бол уламжлалаас их үүдэлтэй гарч ирсэн байдаг. Тэгэхээр зэрэг бид нар уламжлал ёс заншлаа зөв хандуулж, зөв ойлгуулж, зөв мэдүүлж залуучууд хүргэх нь маш чухал юм аа. За уламжлалыг бид нар одоо авах юм зөндөө бий, ахмадуудаа хүндлэх, хайрлах, тэдний үгийг сонсох, ажилч хичээгүй хөдөлмөрч, зан чанараас нь суралцах гэдэг юм уу. Олон сайхан юмнуудаас нь бид нар сурч мэдэж, өвлөж одоо уламжилж байх ёстой юм аа. Тэрнээс биш чи эмэгтэй учраас л одоо чи үйлчлэг чи зарт чи одоо тогооны хүн байж болохгүй юм аа. Бид адилхан одоо хөгжиж явах ёстой. Бид адилхан одоо дэвшилт хүрэх ёстой. Бид нар адилхан одоо энэ эдийн засгийн болоод бусад хуваарлалтанд хүртэх ёстой юм аа гэж үзэж байгаа юм. Тэгэхээр эмэгтэйчүүд хүүхэд гаргадаг, хүүхдээ хөхүүлдэг. Яг энэ дээр нь үндэслээд чи одоо хүүхдээ өсгөх ёстой, хүмүүжүүлэх ёстой гэж өөр хүлээлгдэг. Энэ үндсэндээ бол их өрөөсгөл одоо хагас хандлага байдаг байх юм байна л да. Сулгаагаар нотлогдсон. Тэгээ нэг эцэг хүний оролцоонд байхгүй их эмэгтэй хүний оролцоонд их болоод ирэхээр хүүхэд их өрөөсгөл хүмүүждэг байх жишээтэй. Тэгэхээр зэрэг бид нар энэ одоо үүрэг хариуцлага хүлээж байгаагаа тэрийгэ өшөө хуулинд тусгаж байгаагаараа тэрийгэ илүү баталгаажуулж байгаараа их хортой юм аа. Тэгэхээр зэрэг бид нар энэ та бүхнээс их юуг илүү чухалчиж үздэг вэ гэхээр зэрэг энэ хүмүүжил, ёс заншил ялангуяа та нар хүний одоо оюун ухаан, сэтгэхүйг өөрчлөх, муу зүйлээс нь ангижруулахын төлөө, гэгэрүүлэхийн төлөө ажилладаг хүмүүсийн хувьд тэгээд энэ хүний эрхийг маш сайн ойлгож мэдэрч таньж одоо хүмүүстэй зөв харьцан байхаа гэж бодсны үндсэн дээр хэлж байгаа шүү. Тэрнээс биш одоо энэ талын ойлголтоо бид нар илүү сайн байжуулаад илүү сайн ойлголттой болоход юм бол бидний одоо ингээд хүсэж хүлээж байгаа нэг тайван байдал, амар амгалан байдал, хүмүүсийн одоо хоорондын сайхан гэгээн харьцаанууд үүсэж хөгжиж бий болох одоо тавилантай ёстой байдаг болов уу гэж боддгийг. Тэгэхээр зэрэг юу хэлэх гээд байна вэ гэхээр зэрэг хүн одоо төрхөөс өнгөрөх хүртлээр их олон шат амжилтуудыг дамжиж явдаг тийм үү? Сургууль, цэцэрлэг,
ажил хөдөлмөрийн талбар за тэгээд одоо бүр ингээд тэтгүүлч гэдэг юм уу. Ингээд бүх шатнд дандаа хүмүүстэй хайрцаж хүмүүстэй одоо зөвлөлдөд ярьж хөгжиж ингэж ирдэг. Тэр ийм явцдаа бид нар альва ялгуурлан гадуурхад нь өртөхгүй, альва дорд үзсэн үзэл хандлагад одоо өртөхгүй байх л ийм л одоо зорилгыг агуулж авах ёстой юм л да. За жишээ нь одоо түрүүн би ярьсан гендер гэдэг бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш юм. Гендер гэдэг бол бас л эрэгтэйчүүдэд байдаг. Эрэгтэйчүүдийг бас хэцүү байдалд оруулдаг, хүндрүүлээд байдаг энэ харьцаач бас энэ дотор ордгоо гэж хэлсэн. Жишээ нь эрэгтэй хүн тийм л байх ёстой. Бүрхийн тэргүй учраас чи тийм л байх ёстой гэдэг маань эргээд одоо эрэгтэй хүн тэрийгэ хийж чадахгүй бол ууртаа уцаартай болох эсвэл одоо тэрнтэй гутаж гунж архитаар суух эсвэл одоо тэрнээсээ болж өнгөтэй сайн хүн болох гэж бусдын юмыг булаах, бусдын юмыг өөрийн болгох, хулгай дээрм одоо янз бүрийн юмд өртөх, тэг орон шоронд орохч байдаг юм уу. Ингээд энэ цаад ёс зүйн юмнууд нь бол цаад нөгөө хандлага нь хүмүүсүүдийг ийм байдал руу түлхэж өөрчилж байдаг юм аа. За эмэгтэйчүүд гендерийн харилцаан дээр бид нар их олон харьцааг ярьж болно. Жишээлбэл шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог гэж ярих юм бол 76 гишүүний хэдэн эмэгтэй байна? 13 тий? 13 эмэгтэй байна. Зүүн нь бол 50-50 байх ёстой л доо. Тэгш харилцаагаараа бодох юм бол тэгэхээр тэгш харилцааг 50-50 төрхийн тулд ямар ч одоо боломж байхгүй байна биднэрт. Жишээ нь одоо хувийн компани пүүс хоршооны эзлүүд томоохон штэ. Ялангуяа одоо барилгын эзэн гэдэг юм уу. Томоохон компаниудын эзлүүд эмэгтэйчүүд ерөөсөө хуруу дарам. Дэлхий дээр 2000 компани ерөөсөө 11 эмэгтэй эзэнтэй байдаг том компаниудын. Тэгэхээр энэ харьцаа бүр ингэж томоор алдагдсан. Тэгэхээр зэрэг өмч бол ерөнхийдөө бол бүгд бол эрчүүдийн гарт батсан. Жишээ нь хашааны чинь газар хэний мэдлэлд байна вэ? Гэх юм бол эндээс ч гэсэн янз бүрийн тоо гарч ирнэ. Хашааны чинь газар нөхрийн нэр дээр надад байхгүй, би оролцдоггүй, би мэдэхгүй. Энэ миний асуудал биш. Хүүхдүүд нь одоо хүмүүс л мэднэ ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ харьцаан дээр ч гэсэн эмэгтэйчүүд эдийн засгийн эрх мэдлийнхаа хувьд маш доогуур байдаг юм аа. Маш доогуур байдаг. Тийм учраас эмэгтэйчүүдийг хүчирхийлжүүлэх, эмэгтэйчүүдийг хөдөлмөртэй болгох, эмэгтэйчүүдийг чадваржуулах гэдэг асуудал ярьдаг юм аа. Энэ байгууллага энэ холбооны үйл ажиллагаа ч гэсэн бас энд бас чиглэгдэнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Тийм. Ядуурлын 75% эмэгтэйчүүд байдаг юм аа. Бүр ядуу хүүхдийн ядуу одоо юунуудыг тооцоод үзэхэд 70 их өндөр тоо шүү. Эмэгтэйчүүд 75. Ядуурлалтай тэмцэхийн тулд эмэгтэйчүүдтэй л ажиллах юм бол ядуурл арилна гэж байгаа шүү. Гэтэл одоо ингээд бид нар ингээд жижигхэн үзэгдэх байдалд хараад үзэхээр эмэгтэйчүүд хүчтэй. Эмэгтэйчүүд тэр болон гудамжинд гараад гуйлгуугаад явахгүй. Эмэгтэйчүүд яаж игээд бор хонгийнхоо хоолыг болгоод явдаг улсууд гэж бид нар бас ярьдаг тийм үү? Гэтэл яг үнэн хэрэг дээрээ бид нар энэ харьцуулаад үзэх юм бол хүртэж байгаа юу нь бол хуваагдж байгаа юу нь одоо хэдэн хүүхэдтэй? 4 хүүхэдтэй. 4 хүүхдэд одоо өөрийнх нь орсон орлогын хэдэн хувь нь яаж очиж чинь гэд харьцуулаад үзэх юм бол эмэгтэйчүүд ядуурлын 75% ордог юм аа. Тэгэхээр зэрэг бид нар энэ ядуурлалтай тэмцэхийн тулд эмэгтэйчүүдэд туслах, эмэгтэйчүүдийг хөгжүүлэх, эмэгтэйчүүдийг ахиулах. За хүний эрхийн их олон асуудлуудын дотор хамгийн чухал юм бол хөгжих эрхийн тухай асуудал юм аа. Эмэгтэй хүүхдийг жалгаагүй, эрэгтэй хүүхдийг жалгаагүй тэгш бөгөөд адил тэнцүү авч үзэж хөгжүүлэх тухай асуудал. Ингэчээж энд одоо шувуу сайхан нисэн одоо тэнгэр сайхан болно гэж ярьдаг. Тэр тал далавчтай бол нисдэггүй, тэгэхээр хөгжил ирдэггүй гэсэн ийм санаануудыг бол философи болгож ярьдаг л да. Тэгэхээр зэрэг манай одоо энэ хүмүүсийг гэгэрүүлэх гэж байгаа, хүмүүсийн сайн сайхны төлөө явж байгаа манай буддист бурхан шашин эмэгтэйчүүд энэ одоо хүний эрхэд тулгарч байгаа. Ялангуяа та нарт их очдог байх. Нөхрийн зодлоо, арх уулаа, эсвэл одоо хүүхдийн гэмт хэрэг зөрчилд орлоо, инээ тэрэгээд
маш их хүнд зовлон бэрхшээлүүд та нарт ирж ярьдаг байх тийм үү? Ярьдаг байх те хэцүү байна, амьдрал хэцүү байна, тэгжиж хүрэхгүй байна, ингэж ч одоо яах вэ, ийх үү гэл. Тэгэхээр энэ олон бэрхшээл зовлон та нар хуваалцдаг хамгийн анхны хүмүүсүүд энийг яа харахгүй та нараас бол сэтгэлийн их эрч хүчийг, сэтгэлийн их одоо хатыг та нараас хүсэж ирдэг ийм байдаг. Та нар бол их сайхан одоо үнэтэй сайхан зөвлөгөө тусламжаа бол ялангуяа одоо хүмүүст зовж өдөрсөн, ядарсан хүмүүст хүргэж идэг ийм гайхамшигтай ийм хүмүүс. Танараас бид нар ч гэсэн суралцах, танаас бид нар ч гэсэн одоо тусалцаа дэмжлэг авахыг ямагт хүсэж идэг. Тэгэхээр зэрэг бид одоо хамгийн чухал нь юу вэ гэхээр зэрэг энэ хүнд хандах хандлага, хүнийг хайрлах, манай үндсэн хуулийн дээр өгсөн хүмүүнлэг ардсан нийгэм, ялангуяа хүмүүнлэг нийгмийг байгуулахад та нарын хувь нэмэр бол хамгийн их үнэтэй байх болно. Тэгэхээр Монголын эмэгтэйчүүдийн сан бол та нартай хамтарч ажиллахдаа ямагт баяртай байх болно. Та нар нийгмийг өөрчлөх, ялангуяа хүмүүсийн оюун ухаанд өөрчлөлт шинжлэх, ялангуяа хүмүүнлэгийн тусалцаа дэмжлэг үзүүлэх, хүмүүнлэгийн одоо оюун санааг шийтгэх, суулгахт чинь одоо бид нар хувь нэмэр оруулахдаа ямагт баяртай байх болно. Тэгээд бид нартай хамтарч цаашдаа ажиллана байх гэж маш их итгэж байна. Та нарын одоо цаашдын ажилд нь улам их амжилт хүсье. Товчхондоо ярихад юм байна. Баярлалаа. Бурхан шашны гайхамшиг итгэлт хамбин лагшинды бараалхах айлыл. Та хамбин хүрэнді зочлун итгэлт хамбин өргөнді хамбыламда бараалхын. Гүн уханы цогчын ногондархин сахусны жанрайсыгин дүн хорин дуғынуды мөргілхин. Ногондархин хуслин чулунды хусылен датхын аштин заяған төкшліжі. Улаңу тотто тәнілціға байғыл нұрын әрік тамырға, хамбыламын әдісті таршан күртігі, әріслін айыллары айлары, әріслін зочу бодыда тұр. Дүн құрын ваң, қойрыммен қарбындылы. Дерхин кеген тындалай бұқшы бұрқын бақшы түксігерлін қоты күртсіңі, әнтіккен бодыға яды қочын дұрып тұдаген дүн құрын ваң айлдын. Әрі ұнамын сатын таны құмын бітіне кегет, күрелім бой ғарегерік сен зүй тоқтысын тұға айлдыдығы, деді ұнамын айлдыр күрттің, Борхым бақшын зәрлікті әрін дақшын ғадырудар айлық әріслің айлылд өріжуән. Та Непалин Катманду хоттығы жарын хашор, сайын бонат собырғы, люмбенедегі лақшын менделсін ғазыры, әнтіккен көшіне ғардығы талыл тұғысын ғазыры. Әнтіккен тұқтан аландай сұрғуден тойры. Гүңі ханы ұдылын лоң айлтсың, ражгері, кегерісің, бодығая, аңқы дөрвің ұнне сұрғалан айлтсың, сарната тіргутың, Тухың мөргілден замар айылың, әріслен замар замынағай, әріслен зочу бодыда тұр. Ерхи музыкстаныг Францияны Страсбург хотыды дерхин кеген тындадавық шалдығы бойды мөрін зерген тайлбыры. Жанрайсығы бұрықны апшы күрттің, өрнің Европин ұл сорнудар айылылды өріжуәні. Та Парисин алдыр тәйплін самқығы Луври музей елесен үргіншілді күрдзочылың, сен намырны ұлсар айылдың хотытой тәнілцық. Шевцарын жіне потын цецкін цағы, ұсын оригылур, Италиян мелан құтқы ертіне тұғы цоқчын дұғыны. Венециан гайхымшыл осын ходы. Ромин ертіне байгылым жотта тәнілцің, дұрысымжы дұрын айлық болдына. Менгі сон сқор нег ұдзы бұдыда тұр. Байырын адымын айры құрым тәкшір сыңын намырың налыр өдіруд үргілді жұғайын өйд. Өндесіне шелдік өтек түң өйлдірілікчі ор ондырық компания қам толыңы. Әмдірлің алтын босқы ғылқыңыр жұға залу қысуды олың. Тедіне аве жуды ақын дұс алы күрсіп зөрі олың. Соудың хете, зек намылтай дейл олың. Зөбіқын тәнді зөрі олсын зағырудан белім болығыла. Мұң өрін соңсын дейлінді төхірі олың малығай бұсы ғоттыл тәргутнесі соңқора. За сайн сайхан юу вэ? Сонинтой хөө. Аав ээжигээ баярлуулах сайхан боломж гарлаа. Хөш юу сайн бэ? Далаа багш майлттай юм байна. Тэрнээ буддаа төрийнхэн зохион байгуулдаг гинэ. Хоёулаа хөгжүүлээ явуулах уу? Тэгээ бүртгэл нийтээс эхэллээ. Эхэлчихэж. Хөш чи тэгвэл надад усных намрын өгч би одоох яриадах юм. За 70 14 37 64 90 10 37 64. Уурдуудаа баяр дуулгаад уянан нэрнэ. За сайн байцгаана уу. Өнөөдрийн Монголын эмэгтэйчүүдийн үлгэр дуурайл болсон гайхамшигтай эрдэм мэдлэгтэй, авиас чадвартай, буддизмыг дэлгэрүүлэхийн төлөө чин сэтгэлтэй олон сайхан хан дагнас цугларсан байна. Та бүхэндээ энэ өдөр ямар амгалан айлтгая.
Шашин ном хаалттай байх үеэс эхлэн өдийг хүртэл шашин номоо авч үлдэн дэлгэрүүлэх үйлсэд хичээн зүтгэж буй багштэйс хутаг туулгаад лам аяны бүх хүмүүст талархал илэрхийлээ. Тэр дундаас Бурхны шашныг Монгол орон түгээн дэлгэрүүлэх үйлсэд хичээн зүтгэж зод лүүжингийн номыг хөтлөн явуулж энэ үйлсээрэн олон хүнд номын хүч гэгэрлийн үдсийг тавьж байгаа Жавжаа Аранбуучи багшийнхаа талаар та бүхэнд одоо товч танилцуулъя гэж бодож байна. За манай Жавжаа Аранбуучи багш маань одоо 8 настайдаа Жамин жанрав цувилгааны хой дүрээр тодорч өөрийн дуга хийдэн шавлан уншлаг зан үйлийн номуудад шамтан боловсрсны дараагаар 17 нас үдэртэйдээ язгуурын багш унгаа төгжээ болыг эрхэмлэн шүтэж дүүхэр бүрхний жорва янлаг дүгнэртэй 3 жилийн бясалгалыг гүйцээсэн. Багшийнхаа дэргэд жод лүүжингийн номонд суралцаж бясалгал хээрийн жарз тэргүүтнийг ёсчлон дүүргэж энтгэгт морилж дээрхийн гэгэнтэн далай багшид бараалхан энтгэхийн одоо буддын гүн ухааны барааван гомон дацанд суралцаж хажуугаар нь тус татсангийн хутаг төвлгаадын нийгэмлэгийн тэргүүний албыг хашиж байсан. 2007 онд Шимлаа хот дахь Жунын ёсны төв хийдэг багшиж хичээлийн эрхлэгчийн албыг хашдаг байсан. Мөн энэ үеэр одоо халахын 9 дугаар бөгөөд Жавцан дам хутагдч Жамин жанруу ламын хой дүрээр тодруулан батламж бичиг гардуулж байсан билээ. 2009 онд Монгол оронд морилж Жонин Жавжаа Аранбуучи төв байгуулан ерөөл барилдлагаар учирсан хувьтай шавнартаа өнөө хүртэл жод лүүжингийн анхааран авлага бясалгал бүтээл хээрийн жарц зэргийг өөрийн биеэр хөтөлж буй бөгөөд өөрийн төвийн байрандаа мэрэгдийн манлай одоо дарнат гэгэний зохиосон ламирам догцсон таалал зэрэг номуудыг хөтөлж сүсгтэн олон шавнарт Бурхны сургаалаас таниулж байна. Мөн Монгол орны одоо өнцөг болон бүрээс мөн одоо бурадаас одоо шавнар ирж хүсэлт гарган нар хажид очирван ногоон цагаан дээрх болон одоо сахиусуудын лүн бан жанан одоо авцгааж байгаа. Энэ жил одоо багшд маань энтгэхийн одоо гомон дацангаас гэрцэлийг үртээж байгаа бөгөөд энэ нь одоо шав биднэрт бол маш их бахархалтай байна. За тэгээд та бүхэндээ Жонин Жавжаа Аранбуучийн төвийн талаар бас баг зэрэг танилцуулъя гэж бодож байна. Манай төв маань одоо 2010 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо Монгол орны 18 аймаг 3 хотоос одоо энэ жод лүүжингийн номыг анхааран авч одоо судалж байгаа одоо 104 лам аяны нар байна. Үүнээс одоо 37 эмэгтэй байна. За лүүжингийн номыг тавихад бол 21 хоногийн одоо цам бүтээлийг 5 удаа 30 хоногийн хээрийн жарц тэргүүтнийг 5 удаа хийх ёстой бөгөөд үүнийг одоо ёсчлон гүйцэтгэсэн 5 ани үүнээс аль нэгийг нь бас 5-аас ч илүү хийсэн юм хичээнгүй зүтгэлтэй олон эмэгтэйчүүд манай төвд байгаа. Мөн гисэл сахилтай 4 эмэгтэй байна. За тэгээд манай хийдийн одоо сахилтай хүмүүс нь болохоор үсээ гусуулаад сахилын хувцас дээл тэргүүтнийг өмсдөг. Сахилгүй одоо лам аяны нар бол Монгол дээлэр ингэж жигдэрдэг юм байгаамаа. За тэгээ манай төв маань сүсгтэн олонныхоо одоо сайн сайхны төлөө шинийн 8-нд дарихийн мандал шаваа болон дарих цанаргалдаг, шинийн 10-нд баг лүүжин их зөгчд уншдаг, шинийн 15-нд лүүжингийн угаалга, шинийн 25-нд их лүүжин баг зөгчд, шинийн 29-нд сахиусны хурал болон одоо өдөр бүр лүүжин одоо уншиж байна. За тэгээ манай төвийн удирдах зөвлөлийн гишүүдийн нэг багшийн орчуулагч Мэрав гомб гэж залуу байгаа. Одоо энэ жод лүүжингийн номыг уншин судлан олон түмэнд туслахаар тэмүүлэн яваа лам аяны нартаа зориулан энэ одоо агуу бурхны номыг орчуулан биднэрт хүргэж байгаа ачтай буянтай хүн байгаа. За тэгээ та бүхэн маань хэрвээ жод лүүжингийн номыг анхааран авч одоо бусдад тусыг хийхээр одоо сэтгэл шулуудах юм бол манай төвийн хаалга үүд нээлттэй байгаа. Жод лүүжингийн ном маань одоо төвд Кирилл монголоор одоо орчуулгатай байгаа шүү.
За жол лүүжин хэмээх одоо ном нь бол Бурхан багшийн айлцсан судар дандрын сургаал номоос эхлэлтэй. Жодын гол утга нь хоосон чанарыг бясалхан биеийн дахлын өргөл. Тэгээ өргөлийн эзэн сэлт нь өөрөө одоо бүтсэн зүйлгүй зүү зэрэглээ гэдэгт одоо санах одоо биед барих үзлийг дасдах тийм ном байт юм аа. За тэгээд энэ номонд явснаар болохоор миний хувьд жол лүүжингийн номонд гардаг л да. Энэ одоо их усан 6 зүйлийн хамаг амтан их үр болоогүй нэгээх нь ч төрөл байхгүй маа гэж. Тэгээд тэрийг уншичаад тэр орчуулгыг уншаад байж ах үеэр бас би нэг ийм зүйл уншсан юм л да. Нэг Японы цунами болоход ингээд хүүхдийн дөрвөн хөллөөд ингээд өөрөө дарагдаад өнгөрцөн хүүхд нь ингээд амь аврагдсан ийм зүйлийг уншаад үнэхээр одоо тэр номтойгоо холбоод бодохоор үнэхээр нэг сэтгэл үүсэхгүй байхын аргагүй. Нэгэн цаг та бид бие биенийхээ ээж, нэгэн цагт бид нар бие биенийхээ өрн болж байсан. Тэгэхээр бид нар бие биенийгээ нэгэн цагт энэ миний ээж болж байсан шүү дээ. Миний төлөө ингэж амь насаа зориулж, ингэж миний төлөө нэгэн цаг зүтгэжсэн шүү дээ. Тэргүүлшгүй тэр цагаас ийм л одоо байсан шүү дээ гэдээ ингээд бодохоор бол үнэхээр нэг сэтгэл үүсэхгүй байхын аргагүй. Тэгээд би өөрөө зурхаач хүн болохоор одоо энийг бас ингээд ажилтнаа ч гэсэн одоо ер нь сүүлийн үед бас холбогдож одоо хүмүүсийг ороод ирэхээр энэ хүн нэгэн цагт миний төлөө ингэж амь насаа зориулж нэгэн цагт миний төлөө хамаг хүчлээ барж байсан шүү дээ гэж бодохоор үнэхээр хайр инэрл төрөхгүй байхын аргагүй. Энэ бол одоо жол лүүжин номонд явсны бас нэг ач буй юм байгаа. За баярлалаа. За тэгээд одоо ер нь гэгэрл одоо сэдэн маань буддизм ба гэгэрл гэсэн сэдвтэй учраас одоо гэгэрлийн талаар ярилцгаая да. За сэтгэлийн сайн сайхан зөв зүйтэй талыг дэмжин хөгжүүлж буруу муу талыг дэвчхийг заадгаараа бүх шашнууд бол ижил төстэй. Тэр дундаас буддизм оюун санааны өргөн цар хүрээ хийгээд сэтгэл оюуны хөгжилд гэгэрлийн замыг заадгаараа бол хамгийн шимтэй, өгөөжтэй шинжлэх ухаан юм аа. Шинжлэх ухаантай шашин юм. Нэгэн цагт Бурхан бидний адилыг л төрлөختөн байсан. Нэгүсгэн сэтгэл бэлэг оюунаа хөгжүүлж шармааснаар гэгэрл хурж Бурханы хутгийг олсон. Яг ийм чадвар бас бидэнд байгаа. Үүнийг одоо хөгжүүлж хийн төлөө бид нар маш их чармаах хэрэгтэй, хичээх хэрэгтэй. Одоо энд мунхаг миний бодлоор бол энэ ламрам ном одоо дээдсийн одоо номуудаас их уншиж байвал их тустай юм байна гэж бодож байгаа. Тэгээд Бурхан багш өгүүлэхдээ муу үеийн нисвансын тоосон дарагдсан нүгэл хилэнцийг ухсаар угааж арилгахгүй, зовлонг мутраар арилгахгүй, өөрөө өөрсдийнхөө авралнч болно, дайснанч болно гэж өгүүлсэн байдаг. Тэгэхээр бүх зүйл бидний өөрсдөө шалтгаалнаа. За тэгээд застын мэрэгдийн орон чимэг богд зонхоогоо бээр зарлаглахтаа анханд нь агуу ихийг олонтоо сонсон үйл дээрээ. Завсарт нь их номлын ёс бүгдийг өвдсөн дургуулаа. Эцэст нь өдөр шөн бүхэнд анхааран ав бүхнээ шашин амтны тусын тулд зориул гэж айлдсан байт юм байна. Тэгээ үүн дээр нэмж өдөр шөн бүхэнд анхааран ав гэдгийг тодтхон одоо та бүхэнтэйгээ ярилцъя гэж бодож байна. Яг энэ дээр бол хутагт магарч унаад өгүүлэхтэй бид өөрсдийн эрдэнэт хүмүүний биеийг элдв зохисгүй бөгөөд өчүүхэн зорилгын төлөө шамшигдуулах ёсгүй маа. Тиймээс та бүхэн бид өөрсдийн бие махбодыг тижээнд итгэж бөөцөөлөхдөө бусдад сайн сайхан харагдахыг хүсэмжилсэн нэрлэхүй зангийн ирэхээр бүү үйлдээрээ. Харин үүний оронд та бүхэн өөрийн болоод бусдын тусыг хамаг сайнаар бүтээхийн тухайд өөрийн эрүүл мэнд, хүч тэнхээ, оюун ухаанаа сэлбэнд итгэн байна гэж үйлдээрээ. Тэгээд ямагт одоо ингэ мэдэмсэр сайтай байгаарэ.
гэж өгүүлсэн байна. Энэ нь болохоор зэрэг одоо би одоо өнөөдөр юу бодоод байна? Яагаад би ингэж бодож байна? Гэт ингээд алхам тутамдаа өөрсдөө ингэж хянаарай гэж ингэж өгүүлсэн байна л да. Жишээ нь ингээд ам цангаж ингээд юм уумар болдог штэ. Тэгэхээр одоо ингээд ямар ч ингээд бодлогогүйгээр гууд ингээд залгилахынхаа оронд өчүүхэн төдий ингээд жоохон дотгошоо анхаарад би энэ усыг уугаад одоо гэгэрлийн утгыг олъё, бусдад их тусыг бүтээе гэдэг ингээд жоохон ч гэсэн ингээд дотгошоогоо хандаж байгаарай. Бүх юмаа одоо мэдэмсэртэй бүх бодлоо ингэж хянж байгаарай гэж өгүүлсэн байт юм байлээ. Тэгээд мөн энэ дээр бол одоо ер нь одоо ингээд өөрийгөө ингээд алхам тутамдаа хянах их чухал юм байлээ л дээ. Одоо хоол унд идэж явахдаа ч гэсэн тийм ээ, унтаж амрахтаа ч гэсэн би одоо өнөөдөр сайхан унтаж амраад сайхан хүч чадалтай болоод маргааш одоо олон түмэндээ их тусыг бүтээ. Энэ эрдэм номыг сайхан сураад өшөө олон түмэндээ би хий гэх мэтчлэнгээр ингээд алхам тутмынхаа үйлийг ингээд ажиглаад ухамсартайгаар хандуулж явах юм бол энэ бас гэгэрл болоо явж идэх юм байна. За тэгээд гэгэрч байгаа бас нэг шинж тэмдгүүд байд юм байна. Энэ надад их таалагдсан л да. Ер нь гэдэг хүн гэгэрд ирэхээр омог нь их бага болдог гин. Сэтгэл нь маш их зөөлрдөг. Тэгээ сахил санваараа ариун сахихад бол ингээд маш их сэтгэл нь ингээд хүчтэй ингээд дуршилтай болдог. За тэгээ өөрийг нь бас хянах энэ зэрэг нь бол гэгэрч байгаагийн шинж үйд юм байна. За тэгээд өнөөдөр энд одоо гэгэрсэн бас сайхан хүмүүс байгаа баха. Ер нь тэгээд та бүхний маань одоо цаашдын гэгэрлийн ажил үйлс чинь одоо улам их сайн сайхан байх болтугай. Та бүхний буддизмыг дэлгэрүүлэх үйлс бусдын тусыг ихээр бүтээх хүсэл чинь одоо аяд зангөөрөө бүтэж байх болтугай гэж өрөөё. Бурхан шашны гайхамшиг итгэлт хамбин лагшинды бараалхы хайлылы. Та хамбин хүренді зочлың, итгэлт хамбин өргөнді хамбыламда баралхын. Гүңу ханы цокчың ноғондархин сахусны жанрайсығын, дүн хорин дуғынуды дүміргілхин, ноғондархин хуслин чулунды хусылен датқын, аштин заяған төкшліжі. Улаңу тотто тәнілціға байғыл нұрын әрік тамырға, хамбыламын әдісті таршан күртігі, әріслін айыллары айлары, әріслін зочы бодыда тұр. Дүн құрын ваң, қойрыммен қарбындылы. Дерхин кеген тындалайбықшы бұрқын бақшы төксігерлін қоты күртсіңі, әнтіккен бодыға яды қочын дұрып тұдаген дүн құрын ваң айлдыны. Ариономин сатын таны хумун битне хегет, хүрелім бой ғаригерік сен зүй тоқтысын туғайлдыдығы, дәді номин айлдыр күрттің, Борхым бақшын зәрлікті әрін дақшын ғадырудар айлық әріслің айлылд өріджуан. Та Непалин Катманду хоттығы жарын хашор, сайын бонат собырғы, люмбені дегі лақшын менделсін ғазыры, әнтіккен көшіне ғардығы талыл тұғсын ғазыры. Әнтіккен тұқтан наландай сұрғуден тойры. Гуңу ханы ұдылын лоң альтсың, ражгері, гегерісің, бодығая, аңқы дөрвің ұнне сұрғалан альтсың, сарната тіргутың, Тухың мұргылден замар айылың, әріслен замар замынағай. Әріслен зочы бодыда тұр. Эрхим Узбекстаныг Францияны Страсбург хотодо дерхин кеген тындалайвық шалдығы бодиморин зерген тайлбыр. Жанрайсығы бұрықны апшы күрттің, өрнің Европин ұлсырнудыр айылылды өріджуәні. Та Парисин алдыр тәйплін самқығы Луври музей елесен үргіншілі күрдзочылың, сен намырне ұсар айылдың хотытой тәнілцық. Шевцарын жіне потен цецкін цағы, осын оригылур, Италиян мелан құт қыртни тұғы цоқчын дұғыны. Венециан гайхымшыл осын ходы. Ромин ертіне байгылым жотта тәнілцің, дұрысымжы дұрын айлық болдына. Менгі сон сқор нег ұдзы бұдыда тұр. Байырын адымын айры құрым тәкшірсіңі намырың налыр өдіруд үргілділ жұғайын өйд. Өндесіне шелдік өтек түңіл дүрлікчі ор ондырық компания қам толыңы. Әмдірлің алтын босқығыл қыңыр жұға залу қысуды олың. Тедіне аве жуды ақын дұс алы көрсіп зөрі олың. Совдың хете, зек намылтай дейл олың. Зөбіқін тәнді зөрі олсын зағырудан белім болығыла.
Мон өөрийн сонгосон дээлэнд тохируулан малгай бус гутал тэргүүтнээс сонгоорой. За сайн сайхан юу вэ? Сонинтой хөө. Аав ээжигээ баярлуулах сайхан боломж гарлаа. Хөөш юу сайн юм бэ? Далаа багш майлтд юм байна. Тэрнээ будаа төрийнхэн зохион байгуулдаг гинэ. Хоёулаа хөгжүүлээ явуулах уу? Тэгээ бүртгэл нийтээс эхэллээ. Эхэлчих. Хөөш чи тэгвэл надад усных намрын өгч би одоох яриадах юм. За 70 14 37 64 90 10 37 64 Буурдуудаа баярлуулгаад буйнан нэрнэ. За та бүхний өнөөдрийн амар амгалан айлтгая. Улсын орн маань хөгжин хүчирхэгжиж хүн ард маань амгалан тайван сайхан амьдрахын их сурвалж нь одоо ерөөсөө хүмүүн биднээс л шалтгаална. Хүмүүн бидний оюун ухаан, ёс суртахуун, одоо мэдлэг боловсрол чадвараас шалтгаална. Энэ хувь хүний тухайлах юм бол хувь хүний бие хэл сэтгэл нэ ялангуяа сэтгэлийн хөгжил дэвшлээс одоо шалтгаална гэдгийг та нар бол бүгдээрээ мэдэж байгаа. Хинч маргахгүй ба. Энэ сэтгэлийн хөгжил дэвшил, энэ сэтгэлийг яаж ариусгах вэ? Яаж гэгэрүүлэх үү гэдгийг Бурхны шашнаанд одоо хүрхүүц байдлаар номлосон одоо шинжлэх ухаанч байхгүй, шашинч байхгүй гэдэгтээ марахгүй ахаа гэж бодож байна тий. Тэгээд юуныхаа ярианыхаа эхэнд би гэр бүлийн уламжлалын талаар товчхон дурдъя. Ер нь гэр бүл гэдэг ойлголтыг манай уламжлалд сүүлийн 300-аад жилд одоо дан ганц одоо урд насны одоо үүлийн барилдлага гэж ойлгож ирсэн. Яагаад гэвэл энэ олон хар мянган хүмүүсээс бие биенийгээ хараад хайрлаад дурлалцаад тэгээ насан туршдаа амьдрах одоо шийдвэр гаргаж ингээд гэр бүл болдог. Тэгээ энэ насандаа гэр бүл болоод ингээд сайхан амьдраад бие биенийгээ гондоохгүй байх юм бол дараа төрөлдөө их хүрэн болдгийм үү одоо сайхан байдлаар учирдаг. А хэрвээ бие биенийгээ гондоогоод одоо сайхан амьдрч чадаагүй бол дараа төрөлдөө учрахгүй ч юм уу бие биентэйгээ дайсагнадаг ч юм уу ийм учир шалтгаан үүлийн үрээр тайлбарладаг байсан уламжлалтай учраас манай уламжлал одоо бие биенийгээ ямар ч байсан гэсэн гондоохгүй тэсвэрлдэг ханиа бол одоо насан туршдаа нэгийгээ өргөөд явдаг ийм уламжлал байсан байна. Энэ уламжлалыг бол одоо коммунизмын үед бол их өөрөөр одоо бас үсчихсэн. Одоо миний наснаас арай дээдлийн одоо дээшх усуд бол мэдж байгаа бах тий. Нам байвал чи хаачих вэ гэж тий. Одоо намаар ингээд гэрүүлээ тогтоон барьдаг байсан. Ажлын газарт нь албан газрын одоо дарагд нь очиж гомдол мэдүүлэхэд ямар ч байсан одоо нэг гэрүүлийн талаар одоо тогтворгүй гэж арга хэмжээ донг бан авахгүй тул бас ингээд байдал өөр байдаг байсан. Одоо бол ерөөсөө л энэ ялангуяа эрхчлөө хүний одоо тэгш байдал руу их чиглэж байгаа. Тэгээ нэгэнтийн одоо глобалчл ардчлалын одоо 90 цагт ажиллаж амьдарч байгаа учраас эрхчлөө ярилгүй л яах. Гэхдээ уламжлалаа бид нар бас их харж, хандаж, уламжлалаасаа суралцах нэ ялангуяа Бурхны шашны одоо үүлийн үрийн номлолыг их баримтлах юм бол гэр бүл тогтвортой бие биетэйгээ одоо сайхан хандах ийм бас уламжлал бий болгож улмаар гэр бүл сайхан төвшин амгалан нийгэм сайхан бүлээсрэх юм болов уу гэж боддгоо. Ер нь бол эрхчлөө нэн тэргүүн тавиад бахаар бие биенийхээ дээр гарна гэж боддог. Бие биенээсээ илүүрхдэг. Тэ.
Ийм учраас л одоо гэр бүлийн харилцаанд үеийн үрийн тухай ойлголтыг их одоо санах тухайлах юм бол бие хэл сэтгэл гурвын одоо муу үйлийг төвчж амьдрах ёстой гэж би хэлхийг хүсэж байна. Бие хэл сэтгэл гурвын муу үйл гэдгийг та нар бүгдээрээ мэдж байгаа ба биеэр хийдэг одоо 3 үйл байдаг. Энэ нь бол одоо амьтны аим таслах, хулгай хийх, гэр бүлээс гадуур явах. Гэр бүлээс гадуур явах нь ялангуяа гэр бүлийн амьдралд гэр бүлээс гадуур явах одоо муу үрлийг төвчснээр итгэл найдвартай, тууштай одоо сайхан тийм төвшин амьдралыг бий болгож болно. Би юу хэлээр хийх, сэтгэлээр хийх аль одоо тэр муу үрлийг төвчснээр гарах үр дагавар нь үр хүүхдүүд нь сайхан одоо амьдрах, өөрснөө эвтэй түнжинтэй сайхан амьдрах, улмаар нийгэм одоо сайхан болох ийм одоо учиртай гэдгийг би нэгдүгээрт ярианыхаа ихэнд тэмдэглэхийг хүссэн юм аа. Хоёрдугаарт нь нийгмийн шударга ёс, хууль эрх зүйн тогтолцоо хувь хүний ёс суртахуунаар хэмжигдэнэ гэдгийг би онцолж хэлэх гэсэн. Хуульч хүний хувьд би энэ байдал дээр та бүхний жоохон анхаарлыг хандуулах хэрэгтэй байна. Ер нь хууль эрх зүй бол одоо нийгмийн улс төр эдийн засаг, соёл бүх амьдралыг бол ингээд зохих ирмэнд нь оруулдаг маш хүчтэй тохируулагч байдаг. Хууль бол бүр хөгжлийн эрч хүчич гэж яригддаг. Тэгэхээр энэ эрх зүйн зөв тогтолцоо шударга ёс одоо сонгодог утгаараа хэрэгжснээр улс их орон одоо дээш нь дэвчээ. Яагаад гэвэл та нар бүгдээрээ мэдэж байгаа. Эмчин сайхан болох юм бол хүн ард нь нэрүүлж. Багш нь сайхан болох юм бол үр хүүхэд нь сайхан суралцаж эрдэм боловсралтай болно. Хулгай хөдөлгөө, дээрэмгүй, авилах хэл хахуулгүй болохоор улс аяндаа хөгжинэ. Тэгэхээр энэ хууль ёсыг одоо их сахиулах ёстой, шударга ёсыг бол их эрхэмлэх ёстой. Энэ хууль ёсыг одоо сахиулдаг, эрхэмлдэг, шударга ёсыг сонгодог утгаар нь амьдралд бий болгодог ганцхан субъект хүн байдаг. Хүн. Тэр тусмаа хүний сэтгэлийн одоо ариуслаар одоо энэ хэмжигддэг. Хүнийг ер нь сэтгэлийн амьд гэж нэрлэдэг. Та нар бүгдээрээ мэдэх байх. Энэ сэтгэлийг 10 жилийн сурах хүчигт яг юу гэж тодорхойлсон байна вэ гэхээр ёс суртахуун гэдгийг гаднын алгадлагын шинжтэй биш, харин сайн дурын үндсэн дээр үүсэж бий болдог хүний дотоод сэтгэлийн хүч гэж нэрлэсэн. Дотоод сэтгэлээрээ одоо ёс суртахуун болвол ингээд өөрөө ирэхгүй ёс суртахуунтай хүмүүжлэлтэй байх юм бол энэ бол ерөөсөө зөв явах хүний одоо гол алхам. Монголчууд ер нь ийм бичигдээгүй хуулийг өөрснөө бий болгосон улс тий. Яагаад гэвэл Бурхныхаа шашны одоо ёс журмаараа баримталдаг, уламжлалаараас суралцаж ирсэн, ээж ааваас өв дээдсээс уламжилж ирсэн ёс жаягаа чамд барьж одоо бичигдээгүй хуулийг тэр талын нэг тарчсан ард түмэн яагаад ийм сахилга дэг журамтай дэлхийг донслуулсан одоо хүчирхэг байсан бэ гэхээр ёс суртахуунаар нь хүнээ барьдаг байсан. Ер нь өнөөдөр ингээд эхээс мэдлж байгаа 2 няраа хүүхдийг ерөнхийлөгч болохгүй эсвэл одоо ингээд хүний асрамжинд байдаг нэг залхуу нэхэн болохгүй гэдэг бол тэр хүний одоо гэр бүлээс эцэг эх биднээс шалтгаална. Тэрнээс гадна хувь хүний сэтгэлийн одоо ариуслаас сэтгэлийн тэр эрч хүчээс их шалтгаална. Тэгвэл энэ сэтгэлийг одоо яаж одоо сайхан юм амгалан болгодгийг, дэвээр үлдгийг, яаж зовлон хордгийг, хүний
сэтгэл гэдэг юм чинь ямар одоо байдалтай юм гэдгийг зөвхөн Бурхны шашин л номлодог. Хүний сэтгэл зүрхийг эзэмдэн гэгээрүүлэх чадал боломж зөвхөн Бурхны шашин байдаг төдийгүй өнөө цагийн хөгжил дэвшлийн агуулга, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн эрен зан ёсны хөгжлийн үйл явдлуудтай огт харьцлахгүй гэж Дээхэн гэгээдний далаа багш сургасан байгаа тийм. Ийм учраас бидний өвөг дээдсүүд Бурхны шашныг үеийн үедээ авч шүтэж биширч ирсэн байх юм аа. Тэгэхээр Буддын шашинд эмэгтэйчүүд бидэнд гэр бүл, нийгэм, хамт олонд гүйцэтгэх үүрэг маш их байгаа. Ер нь дэлхийн нийтийн соёл түн төрлөختөн Бурхны шашныг шинжлэх ухаан, шинжлэх ухаанч, ертөнцийг үзэх үзэл, гүн ухаан, философи гэдэг талаас нь үзэх болсон. Жишээлх юм бол хүн болж төрсний хэргийг одоо гаргах амар амгалан яаж бүтээдгийг гэдгийг одоо Бурхны шашин л номлодог. Ийм учраас Бурхны шашинд эмэгтэйчүүд бидэнд энэ их сайхан боломжоо хэрхэн яаж ашиглах вэ гэдэг талаар би нэг 3 санал хэлээ та бүгдэд тий. Нэгдүгээрт нь бид нар сая бас урд урдлын улсуудаас нэлээд цухас дурдагдлаа. Тий. Өөрсдөө бид Бурхан багшийнхаа энэ сайхан ариун номлол сургаалыг суралцах ёстой. Маш сайн суралцах ёстой. Энэ бол хаанч байхгүй энэ сайхан номлолыг 2500 жилийн тэртегээс яг одоо байдгаар нь уламжлагдаад ирсэн бараг ганц орн бол Монгол гэж яригддаг. Тэгэхээр энэ Монголд амьдарч байгаагийн хувьд Бурхны шашинтан гэж байгаагийн хувьд эмэгтэйчүүд бид нар энэ номлолоо суралцах ёстой. Тухайлх юм бол ер нь Бурхны шашны гүрэм засал ид шидийн зүйл гэж ойлгохоос илүү хүнийг бүхэлд нь ингээд гэгээрүүлдэг номлол гэж ойлгох хэрэгтэй. Бурхны шашны номлол дотор байгаа одоо хутгтын 4 үнэн, төгс гэгээрэлд хүрэх 8 зам мөр, үүлийн үрийн одоо онолууд бол гайхамшигтай юм онолууд байна. Би та нарт сонирн болгоод нэг 3 жишээ хэлье. Тэ. Бодмөрийн зэрэг дээр байж байгаа үүлийн үрийн тухай ойлголтууд эрүүгийн хуулинд яг тусглаа олсон баг. Өөрөө би хуульч хүний хувьд энийг би та нарт бас сонирхуулж хэлье. Одоо Бог Зонховогийн Бодмөрийн зэрэг номонд үүлийн үр гэдэг нь үүл, түүний үр гэсэн хоёр утгуун гэж тодорхойлсон байхад Монгол улсын эрүүгийн хуулинд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай эс үйлдэлийг гэмт хэрэг гинэ гэж хоёулаад үйл түүний үр дагавар хариуцлага гэж тодорхойлсон байна. Хоёрдугаарт нь эрүүгийн хэрэг үүсгэх. Одоо ингээд цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэхийн тулд одоо шүүх ялтанд ингээд ял өхийн тулд 4 ийм юу яадаг. 4 бүрэлдэхүүнийг л шаарддаг. Субъект, субъективны одоо субъект гэдэг нь тэр одоо объект гэдэг нь хандаж байгаа юм. Үйлдэл, санаа, хүн гэдэг ийм 4 ийм одоо энийг бол 4 объект гэж нэрлэдэг юм. Энэ дөрвийн нэг нь байхгүй бол ерөөсөө эрүүгийн хэрэг үүсгэдэг. Шүүхээр ял шийтгэл өвдөггүй. Гэтэл одоо Бодмөрийн зэрэг номонд 10 хар үйл одоо 10 хар үйлийг бүрэн гүйцэд боловсрох 4 хэмжүүрээр бас нэг яг энэ 4-ийг нь бол заасан баг. Нэгдүгээрт нь бол юунд чиглэсэн суурь, санаа, үйлдэл, төгсгөл гэж яг 4 одоо энэ эрүүгийн хэрэгт заасан энэ 4 объектээр гэмт хэрэг бүрэн гүйцэд боловсрох юм аа гэх. Тэгэхээр гайхамшигтай байгаа үстэй бидний үзээд байгаа энэ номлол бол өнөөдөр эрүүгийн хуулинд хуульчлагдсан байна. За 3 дугаарт нь эрүүгийн хуулинд
хүний амь насыг хохироосон гэмт хэргийг хамгийн хүнд гэмт хэрэг тооцогддог юм. Бодмөрийн зэрэг номонд амь таслах тэргүүтийн их 10 нижгээдээр там төрөх буюу хамгийн хүнд үлтэй үүлэнд хамрагдана гэд яг л хамгийн одоо үүлийн үрн гарах тамд төрөх одоо юм амьтны амь таслах үйл. Тэгэхээр энэ Бурхны шашны номлол сургаалыг болвол их юм нухацтай судлаж үсэх юм болвол одоо бидний өдөр тутмын үйл ажиллагааны хууль биелүүлэх гээд байдагта ижлэх юм шиг надад санагдаад байна. За ингээд би нэгдүгээрт нь бол энэ Бурхны шашныхаа сургаал номлолыг үзье. Одоо судалцаая гэж та бүхэнд одоо санал гаргалаа. Хоёрт нь Бурхны шашин эмэгтэйчүүд бид бусдаасаа ялах тус ёс суртахуунтай байх хэрэгтэй гэж би байна. Өөрөөсөө илүү өрөөлийг хайрладгийг үлгэр дуурайлал болох хэрэгтэй. Ер нь бол сая үдээс өмнө хичээл дээр Аалан уулаас багш нэг бяцлаглалын хичээл дээр саяхан ингээд хэлжсэн л дээ. Их болсон 600 хамаг амьтныг хайрлана гэдэг бол эргэн тойрон байгаа хажуудаа байгаа хүнээс эхэлнэ. Тэгэхээр тэр там бэрдэд байгаа амьтныг бас ингээд одоо бяцлагаад зовлонгоос нь ингээд одоо гэтлэгье гэж бяцлахгаас илүү ойртойгоор өнөөдөр гудамжинд тааралдаад явж байгаа хүнийг хайрлж нэгүсгэх бол бас их энээс л эхлэх ёстой гэж би та нарт хэлэх гэсэн юм. За гуравт нь миний хэлэх гэж байгаа юм бол хүүхэд багчуудаа боловсролд нь анхаарай. Өнөөдөр боловсролын систем болвол ерөөсөө л бэлгийн талын боловсролыг өгдөг. Бэлгийн талын боловсрол. Яагаад гэвэл 2 дээр нэмэх нь 2 4 хийм хийцэг ерөнхий боловсролын одоо юм боловсролуудыг бол ингээд чихээд өгчдөг. Хүүхдэд яаж энэрч хайрлах вэ? Яаж хүнийг хүндэтгэх вэ? Их эцгийгээ яаж хайрлах вэ? Ачийг нь яаж яах вэ? Хариулах вэ? Зүгээр одоо гудамжинд явж байгаа хүнийг одоо яаж хүндэтгэх үү гэдэг одоо аргын талын боловсрол бол дутагдaltaй байгааг одоо боловсролын талын эрдэмтэн мэрэгд төдийгүй өнөөдрийн ерөнхийлөгч маань энийг бол цохон тэмдэглээд 10 жилийн сургуульд энэ талын сургуульд оруулах талаар зарлиг гаргасан. Гэтэ бас сайн биелэхгүй байна. Тийм учраас буддийн шашинтай эмэгтэйчүүд бяднаар энэ талаар тодорхой одоо ажил хийж тус бүрдээ гэр орондоо өөрийнхөө үр хүүхдэд энэ аргын талын хүнийг хайрладаг, энэрдэг, нэгүүлсдэг, уучладаг энэ талын одоо мэдлэг боловсролыг хүүхдүүдтэй өвлүүлэх хэрэгтэй. Ийм 3 юмыг та нарт би санал болгомоор байна, санал болгож хуваалцмаар байна. Ингээ эцэст нь дүгнэхэд манай өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн нүгэл гэм эзэн хичээвэл заяа хичээнэ гэж бурууг хоригддаг үг нь үүлийн үр гэмт хэргийн тухай ойлголт хоёулаа багтцсан байна. Тэгэхээр энэ бүх байдлаас үзэхэд хуулийг мөрдөх, Бурхны шашны сургаал номлолыг дагах явдал ижилхэн утгатай. Төдийгүй Бурхан шашнаа бүхэлд нь өөрчлөх, хүнийг өөрчлөх гүн ухаан философи гэдгийг хүлээн зөвшөөрч дагаж мөрдөх хэрэгтэй болж байна. Ингээд хүн бүр бие сэтгэлээ зөв сайхан төлөвшүүлж ёс суртахуунтай уламжлалт зан заншил шашин соёлон эрхэмлэн дээдлснээр гэр бүл бүлээн найрсаг сайхан харилцаа бий болж нийгэм цэвэршиж улс их орн маань хөгжих ёстой. Энэ Бурхны шашинтай эмэгтэйчүүд бид нар энэ их улс орныг хүчирхэг болгож хөгжүүлэх, хүн амыг нь ёс суртахуунтай амар амгалан амьдруулах гол хүч болох Бурхан багшийнхаа ариун сургаалыг өөрснөө сайн судалж, мэдэх, түгээн дэлгэрүүлэх, зааж залуу үеүүдэд одоо зааж зааварлах, үлгэр дуурай болох үүрэг хариуцлага ноогдож байна. Энэ их үүрэг хариуцлагын ухамсарласны үндсэн дээр Бурхны шашныг шүтэж байгаа буддист эмэгтэйчүүд бид өөрсдийнхөө үр хүүхдийнхаа, гэр бүлийнхаа, нийгмийнхаа сэтгэхүй
хайр инэрлэр нэгүүлсэж Монгол түмнийг дээгэрэл рүү замнуулах боломжоо бүрэн дүүрэн ашиглаж амжилт гаргахын үлзээтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Ингээд энэ хуралд оролцож байгаа бүх хүмүүс олон төлөөлөгч та бүхэн болон хамаг амьтны хураасан буян үүгээд шашин ба амьтан бүхэнд алин туслах гээгээд ялангуяа гэтлэгч Лувсан дагвын шашны шимийг өнөд тодруулан үлдэх болтугай. За сайн байцгаана уу. Монголын бурхан шашинт эмэгтэйчүүдийн шуулганд оролцож буй хүндэт эрдэмтэн багш нар, судлаачид, зочид төлөөлөгчид, бурханы шашинт эмэгтэйчүүд, эхчүүд, бүсгүйчүүд та бүхэндээ үлзий дэмрэл бүрсэн энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За миний би Монголын баруун хязгаар Ховд аймгаас бурханы шашинт олон эмэгтэйчүүдийн төлөөлөл болон энэхүү хуралд оролцож нэгүүлсэнгүй хүнлэг хичээнгүй ариун сайхан бүхний төлөө дуу хоолойгоо нэгтгэж байна. Өнөөгийн гэрд сайхан цаг үед бид бурханы номтой учирч түүнийг унших, сонсох, түүнд суралцаж боловсрох, гээгээрх бүрэн боломжоор хангадан хүн бүхэн хүсэх юм бол хичээвэл тэднийг зөв өдөрдөн чиглүүлбэл сэтгэлийн амар амгалан оршихуй хийгээд үеийн мөн чанар цогцлон зөв үйлсийн цагаан зам мөрөг эртэж гээгээрх боломж бололцоо бүрдсэн ийм сайхан таатай цаг үед бид бүгд амьдарч байгаа билээ. Бид энэхүү боломж цаг үед үр бүтээлтэй зөв зохистой үеийн сайхан үйлсийг цогцлон бүрдүүлэхийн эрэлд гарч өнөөдөр хуран чуулж байгаа гэж би бодож байна. За ялангуяа бурханы шашинд эмэгтэйчүүд, эхчүүд бид зориг, сэтгэл, мэдрэмж, мэдлэг, ажил үйлсээрээ нэгдэн Монголынхоо хөгжил, сайн сайхан ирээдүйн төлөө бусад салбарт хүч үзэн манлайлж яваа эмэгтэйчүүд, эхчүүдийнхээ нэгэн адил хөдөлмөрлөх, хөгжих, сурч боловсрох, нийгэмд манлайллын хүрээг бий болгох хэрэгцээ шаардлага бурханы шашинд эмэгтэйчүүд бидний өмнө тулгарн ирээд байна. За хэрэгцээ шаардлагаас гадна тийм боломж одоо бидэнд өргөн нээлттэй байгаа билээ. За иймийн тулд бурханы шашны хүмүүнлэг ариун сургаалыг Монгол хүмүүрт ялангуяа хойч ирээдүйн хүүхд багчуудад сурталчлан таниулах үйл ажиллагааг олон хэлбэрээр үргэлжлүүлэх. За жишээлбэл бурханы шашны зан үйлийн төрөл бүрийн тайлбар, тойл, зураг, туудас гаргах, судар номыг одоо их хэлний монгол хэлнээр орчуулан хүүхд залуучуудад хийгээд сүсгтэн олонд ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр хэлбэршүүлэн дэлгэрүүлэх. За хүүхдүүдийг бага наснаас нь Монголын уламжлалт их өв соёл, зан үйлийн мэдлэгийн суур тавих. За ингээд үйлийн үр гэж юу юм бэ? Нүгэл буян гэж юу юм бэ гэдгийг бүр багаас нь одоо тэр хүүхдүүд ойлгуулж тодорхой хэмжээгээр боловсруулах. Бурханы шашны хүн бүрт хэрэгтэй сургаал номлол, зан үйлийг дуу шүлгийн хэлбэрт оруулан нийтийн хүртэл болгох гэх мэт олон хэлбэрээр бурханы шашны сургаал, зан үйлийн ач холбогдол, мөн чанарыг нийтэд ойлгомжтой энгийн болгох хэрэгтэй байна. За яагаад гэвэл бусад шашны төрөл бүрийн сонирхол татсан сургууль сурталчилгаа бол маш ихээр байгаа. За ялангуяа одоо хүүхд багчууд, залуучууд учир шалтгаан ач холбогдлын нарийн ойлгохгүйгээр түүнд олноор хамрагдаж байгаа. Жишээ нь бол одоо христийн шашин манай хүүхдүүд ялангуяа одоо бидний залуу үед эд сайхан залуучууд одоо ихээр хамрагдаж байгаа нь сэтгэл эмзэглүүлжтэй хэрэг юм а гэж бодож байгаа. За хоёрдугаар бурханы одоо шашинд эмэгтэй хуваргууд, хандмаа нар, мэрэг төлөгч, үзмэрч, зүүн биелэгчдийн одоо боловсролыг дээшлүүлэх, сургалтанд хамруулах, чадваржуулан чанаржуулах. За өөрөөр хэлэх юм бол тэд бурханы иж төлөөлөгчд учраас бурханы шашны онол дадлагад одоо бүрэн мэрэгсэн байх ёстой. За бурханы шашинтнуудын мэдлэг боловсролыг хэрүү дээшлэхгүй бол ард түмнийг мухар сүсгт автуулах, бурханы ном сургаалын мөн чанарыг ойлгохгүйгээр хувь тавилангаа ид шидтэн даатдаг одоо асуудал ч одоо гарч байгаа. Мөн бурханы ариун сургаалын үн цэн ач холбогдол нь буурах хандлагатай байгаа. За гуравдугаарт нь бурханы шашны ариун үүсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж аваа эмэгтэйчүүдэд мэрэгжлийн үнэмлэх олгох ажлыг нэг төвд нэгтгэх саналыг дэвшүүлэх гэж бодож байгаа. Яагаад вэ гэвэл жишээ нь ялангуяа сүүлийн жилүүдэд мэрэг төлөвлөгч, үзмэрч, зурхаач бөө нар олноор төрөн гарч хэн жихэн олны тусын тулд үеийн үйл бүтээж байгаа юу? Эсвэл хуурамч мөнгөний төлөх болох нь ялгархгүй байгаа нь тэр үнэмлэх дипломын асуудлыг хөндөж байгаа хэрэг юм аа.
За дөрөвдүгээрт нь бурхан шашны зан үйлтэй холбоотой баяр тэмдэглэл өдрүүдийг ач холбогдлын өндөр түвшинд зохион байгуулж уламжлал болгох. За одоо бид нар багш нарын баяр гэдэг, эмч нарын баяр гэдэг шиг Монголын буддист эмэгтэйчүүдийн баяр гэж бас жил нэг удаа бас ач холбогдлын өргөн тэмдэглэж байвал бас зүгээр болов гэсэн санал байна. За бурхан номын зан үйлийг үйлийн холбогдлолтой баяр тэмдэглэлт өдөртөө болсноор сүсгтэн олноо баярлуулж хурал ном хурхаас гадна сургалт сурталчилгаа одоо ухааруулан таниулах үйл ажиллагаа мөн буйны төрөл бүрийн үйл ажиллагаа явуулснаар бурханы ариун сургаал боддоор мэдрэгдэх боломж бүрдэх юм аа. За ингээд Монголын өнцөг болон бүрээс одоо цугларан ирсэн та бүгд одоо энэ өдрийн үйл ажиллагаанд дандаа бурханлаг, оюунлаг одоо энгийн хүмүүсээс айлгархаар ийм их мундаг хүмүүс одоо цугларан одоо оролцож байгаа бөгөөд уян бүтээх зорилго одоо биднийг энд нэгтгэн цуглуулсан нь ойлгомжтой. Тэгэхээр энэхүү буйны үйлсэд нэгтгэхээр зориг шулуудан яваа хэм бүхэн тодорхой шатанд өөрийгөө ариусхан гэгэрч өөрт одоо байгалаас зайсан гоц авьяасаа хүч хөдөлмөр одоо хичээл зүтгэлээрээ улам хөгжүүлж их болсон 6 зүйл хамаг амьтны тусын тулд ажиллах. За бурхны ариун сургаал төгс боловсрч түүнийг бусдын төлөөх буйнд зориулах. За бурханлаг үзэл мухар сүсгийг ялган салгаж хүмүүсийн оюун санаанд зөв оншилгоо хийж, зөв засал хийж тэдний дотоод хүчин зүйлд үйлчиж чаддаг байх ёстой. Монголын өнцөг болонд нэг нэгээрээ биш хүч оюунаа нэгтгэн эх орныхаа ирээдүйн сайхан бүхний төлөө одоо их болсон 6 зүйл хамаг амьтны төлөөрөө хамаг амьтны тусын тулд одоо монголчууд эвтэй байхтай хүчтэй гэдэг бүгдээрээ сайхан нэгдмэл байж одоо амьтны тусын шашин амьтны тусын төлөө хамтаараа зүтгэх боломж бий болж одоо түүнд оролцох хэрэгтэй шаардлага байгааг би уриалж байна. Ингээд хөдөө хотоос оролцож байгаа хүмүүс жил болгон луулцдаг энэ танхимд хуран цуглараад за айл аймгаас ямар хүн ирсэн чухам ямар хүн юм бэ гэдгийг мэдлгүй нэг гайхаж байгаа тараад явчихдаг. Тийм болохоор бүгдээрээ сайхан өөрснөөгөө танилцуулаад айгүй гоё халуун дулаа уур амьсгалтаа за тэр аймагт тийм хүн байдаг, энэ аймагт ийм хүн энэ чи ийм хандмаа байдаг, ийм одоо мундаг одоо ийм зурхаач байдаг гэдэг ч юм уу нэг ингээд таньж аваад бид нарт бас ач холбогдолтой цаашдаа хамтарч ажиллах өөрснөөхөө одоо танилцах санал бодлоо солилцох ажлын туршлага солилцох хамтран ажиллахад одоо бас зүгээр юм болов уу гэж бодож байгаа. За ингээд энд хүрэлцэн ирсэн эрхэм зоч төлөөлөгч эрдэмтэн одоо багш нар хамаг амьтны тусын тулд хувь заяан зурагдсан бурханлаг эмэгтэйчүүд, эгчүүд та бүхэндээ эрүүл мэндийн амар амгаланг өрөөж бурхан багшийн төгс эрдэмт гэгээ мутар өн мөнхөд ажилласан буйны гэгээн сүүн зам мөртэн гэрэлтэн өнөн дэвэх болтугаа. За баярлалаа. Бурхан шашны гайхамшиг итгэлт хамбин лагшынды бараалхы хайлылы. Та хамбин хүренді зочлың, итгэлт хамбин өргөнді хамбыламда баралхын. Гүңу ханы цокчың ноғондархин сахусны жанрайсығын, дүн хорин дуғынуды дүміргілхин, ноғондархин хуслин чулунды хусылен датхын, аштин заяған төкшліжі. Улаңу тотто танилцыха, байгыл нурин эрик тамрыха, хамбыламин адысты таршан хүртіхі, әрюслин айлары, әрюслин зочу бодыда тур. Дүн хрин ваң, хойрин гарвындалы. Дерхин геген тындалайбықшы бурхын бақшы токскегерлин қоты хүртсің, энтіккен бодыға яды қочин дұрып тудаген дүн хрин ваң айлдын. Ариономин сатын тани хумун битни хегет, хүрелім бой ғаригерік сен зүй тоқтысын туғайлдыдығы, деді номин айлдыр хүртің, Бурхан бақшын зәрлікті әрін дақшын ғадырудар айлық әрюслин айлылд өріжуан. Та Непалин Катманду хоттығы жарын хашор, сайын бонат собырғы, люмбини дегі лақшын менделсін ғазыры, энтіккен көшіне ғардығы талыл тұғсын ғазыры. Энтіккен тұқтан наландай сұрғуден тойры. Гуңу ханы удылын лоң айлтсын, ражгері, гегерісін, бодығая, аңқы дөрвін мұнне сұрғалан айлтсын, сарын атта тіргутың, Тухың мөргілден замар айылың, әрюслен замар замынағай. Әрюслен зочу бодыда тур. Эрхим Өзбекстаныг Францияны Страсбург хотодо дерхин геген тындалайвық шалдығы бодиморин зерген тайлбыр. Жанрайсығы бұрықны апшы күртің, өрнің Европин ұлсырнудыр айылылды өріжуәні. Та Парисин алдыр тәйплін самқығы Луври музей елесен үргіншілі күрдзочылың, сен намырне ұсар айылдың хотытой тәнілцық. Шевцарын жіне потен цецкін цағы, осын оригылур, Италиян мелан құтқыртны тұғыт соқчын дұғыны.
Венецийн гайхамшил усан хот Ромын эрдэнэ байгууламжуудтай танилцсан дур сумж дүүрэн аялах болно. 1000 сонцохоор нэг үз буддаа тур. Баяр наадмын айр хурим тэгшэрсэн намрын налар өдрүүд үргэлжилж байгаа энэ үед үндэсний шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ур ундрах компани хамт олон амьдралын алтан босгыг алхан орж байгаа залуу хосууд болон тэдний аав ээжүүд ахын дүүс алг үрсэд зориулан совдон хээтэй зээгт наамалтай дээл болон зөвхөн танд зориулсан загваруудан бэлэн болголоо. Мөн өөрийн сонгосон дээлэнд тохируулан малгай бүс гутал тэргүүтнээс сонгоорой. За сонин сайхан юу вэ? Сонинтой хөө аав ээжигээ баярлуулах сайхан боломж гарлаа. Хөш юу сайн юм бэ? Далаа багш майлтд юм байна. Тэрнээ буддаа туурын зохион байгуулдаг гинэ. Хоёулаа хөгжүүлээ явуулах уу? Тэгээ бүртгэлийн эзэнээс эхэллээ. Эхэлчих. Хөш чи тэгвэл надад усных намрын өгч би одоох яриадах юм. За 70 14 67 64 99 буурдуудаа баярлуулгаад уянан нэрнэ. Хариуцлын зууч буддаа туур оператороор үйлчлүүлж буй эрхэм үйлчлүүлэгч та бүхэнд сайхан өдрийн мэндийг өргөн барья. За буддаа туур оператор уусан байгуулагдсан цагаас эхлээд Урхан нийтийн холбогдлолтой төгс соёлын дурсгалт газруудаар мөрөлийн аялал зохион байгуулж ирсэн юм хамт олон байгаа. Зөвхөн энэхүү салбарт цаас сонирхлын эргэлт жуулчлалыг хөгжүүлэх энэ үйлсэд зүтгэж 10 гаруй жилийг ардаа унтжээ. За өнөө жилийн хувьд бол буддаа туур операторын хувьд хэд хэдэн үндсэн чиглэл гаргаж ингэж төлөвлөн ажиллаж байгаа. За бидний хамгийн түгээмэл байдаг аялын маршрут бол Оросын холбооны улсын буддийн санхагийн төв Хамбын хүрээнд залгарчгүй улс төрөнд Сибирийн 12 дахь баны тамлан Дашторж Итгэловын ариун түвшин браалах нь өрөө зуны нутгаар аялаж дэлхийн цэнгийг усны нөөц болсон байгалийн үзэмж төгс байгаль нуурт очиж амрах за мөн улаан хоттой танилцах төрөлтөн ийм эргэл мөрөдлийн маршрут байдаг. За өөр нэгэн бас гол маршрут бол Бүгд найрамдах энэтхэг улс Непал улс руу Бурхан нийтийн холбогдлолтой төгс соёлын дурсгалт газрууд ялангуяа Бурхан багшийн мэндэлсэн, таалал төгссөн, гэгэрсэн, анхлан намаа намлсан зэргүүтэн ариун түвшин газрууд Дээрхэн гинтэн 14 дугаар далаалан айлдвар сургаалan айлтдаг айлдварууд мөн түнчлэн далаа багшийн номын мөрөг Дарамтлаа хот зэргүүтэн Бурхан нийтийн холбогдлолтой төгс соёлын газрууд байгаа. Өөр бас нэгэн сонирхолтой аяллаа маршрут бол Дээрхэн гинтэн далаа багшийн дэлхийн улс орнуудад айлчлан очиж айлдвар айлддаг энэ үйл ажиллагаа байдаг. За энэхүү үйл ажиллагаанд зориулсан аяллууд зохион байгуулагддаг. Жишээ нь Япон руу, Нэтхэг руу, Европ руу гэх мэтчлэн ийм аяллууд гардаг юм аа. За өнөө жилийн хувьд бол Оросын холбооны улс руу зорчих аяллаа хувьд ихэвчлэн 4 шин 4 өдрийн улаауд ихтгэл том байгаль нуурын чиглэлийн аяллууд зохион байгуулагдаж байгаа. За мөн богинохон 2 шин 2 өдрийн улаауд ихтгэл томбын чиглэлийн аяллууд байдаг. За аялагчдын хувьд бол өглөө Улаанбаатараас эртлэн хотлоод за замдаа Сэлэнгийн ээж модоор дайрч эргэл мөргөлүүлдэг. За түнчлэн Монгол Оросын хилэн гараад ингээд замаараа Хамбламын төрсөн газар байдаг, Үлзий түүхний газар байдаг. Хамбламын өөрийнх нь ундаалж авсан, авнаа шиншилсэн аршааныг хүртээд ингээд цаашаа улаауд хүрч хонож. Ингээ хоёр дахь өдрөө ихтгэл томдоо бараалхаад эргэл мөргөлийн үйлдэл тэнд байдаг бусад Бурхан нийтийн тусам хэдүүдээр эргэл мөргөлүүлдээд ингээд улаауд хоттой танилцах худалдаа үйлчлэгээний газруудаар орох юм хөтөлбөрүүдтэй. За хоёр дахь өдрийнхөө ороодоо бол байгаль нуурын зүг хөдлөж ингээд байгаль нуурын хувьд 2 хоног амраад ингээд байгаль нуураас Улаанбаатар шилжүүлдэг ийм 4 шин 4 өдрөд үндсэн маршрут байгаа. За 2 шин 2 өдрийн аяллаа хувьд бол ихэвчлэн ороо гардаг. За ороо гараад Улаанбаатар дархан Сэлэнг за мөн Алтан булаг Хяхтын чиглэлээр ингээд Монгол Оросын хилэн гараад тэгээд өглөө Хамбын хүрээнд буюу Илгэн дотсонд хүрэлцэн очиж хамтлагаа мөргөж бараалхаад бусад хэдүүдээр эргэл мөргөлийн ажлаа үйлдээ замун улаауд хоттой танилцах худалдаа үйлчлэгээний газруудаар явах ийм хөтөлбөрүүдтэй ингээд улаауд хотод нэг хоноод хоёр дахь өдрөө наашаа гарч замдаа Хамбламын дайцдаг газрын аршааныг хүртээд хилийн гараа Сэлэнгийн ээж модоор ороод ирэх ийм 2 шин 2 өдрийн түгээмэл аяллууд гарч байгаа. За ойрын хугацааны аялал бол 8 дугаар сарын 1, за мөн түнчлэн 8 дугаар сарын 10 дугаар ер нь бол 7 хоног тутамд аялал байгаа гэж ойлгож болно. За хоёр дахь гол бидний төлөвлөж байгаа аялал бол
Энэ оны 9-р сарын 17-18-нд Францын Страсбург хотод Дэрхэнгийн далайн багш маань Европын тусгтан олон зориулаад бодмөрийн зэргийн тайлбар, за мөн түүнчлэн Жанграасаа бүрхний авшиг ингээ 2 өдрийн номын үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа. За энэхүү үйл ажиллагаанд бол Будда тур оператороос нөхөлчтэй, аялагчтай одоо хамруулахын үйл ажиллагаа зохион байгуулж ингээд үндсэндээ одоо бидний үйл ажиллагаа болж игдрээд явж байна. За 2 өдрийн номын үйл ажиллагааг монгол хэлээр одоо албан ёсоор орчуулах, за мөн хүнийг орчуулгыг бол одоо албан үндсэн хөтөлбөрт нь оруулах ийм үйл ажиллагаа явагдаж байгаа. За Монголоос бол одоо ус орчуулагчлаа энэ одоо айлдвар сургуулийг эхлэн орчуулж ингээд зорин очсон сүтэн болон маань эхлэлээр нь далайгшин айлдвар сургуулийг хүртэх юм боломжтой юм. За тийм учраас бид бүхэн бол энэ тал дээр нэлээд одоо бас зүтгэл гаргаж далайгшин айлдвар одоо тэр айлдах дэлгэрэнгүй тайлбарлан айлдах тэр бодмөрийн зэргийн одоо тайлбарлан их одоо монгол хэлний орчуулж хэвлэж одоо тогтмол болгож бас өрцөн сүтнүүд трактор гэдэг ийм ажлууд одоо бас гаргаж оролцож байна. Энэ үйл ажиллагаа бол 9-р сарын 14-нд Улаанбаатараас хөдлөөд ингээд Парис хоттой танилцах, Парис хотын одоо төгсөлийн дурсгал газруудаар явах, худалдаа үйлчлэгээний газруудаар явах. За Парис бол одоо аль жуулчлалын одоо манай дэлхийн үндсэн цөм төв гэж болно. Энд бол нэн эртний одоо төгсөлийн гайхамшигтай сайхан дурсгалууд, уран барилгууд, одоо Эйфелийн цамхаг гэдэг юм уу, одоо дэлхийд алдартай Луврын музей байдгийн, Элисен өргөнчлөгийг том брендийн дэлгүүрүүд ингээд одоо энэ хоттой танилцсан сайхан одоо аялал байна. Одоо 2 өдрийн туршид хоттой танилцах аялал хийгээд Страсбург хотод бол далайгшин айлдвар сургуулийн 2 өдөр хүртээд ингээд одоо энэ жилийн цаашаа Швейцар руу одоо залж ингээд Швейцарын Женев хотод хүрэлцэн учраас Женев хоттой танилцах, Женев хотын одоо брэнд бэлэг тэмдэг болсон одоо Женев нуур, цэцгэн цагны дэлгүүр гэх мэтчлэн. За мөн одоо Женевт бол нэгдсэн үндэсний байгууллагын одоо төв байр байрладаг. За энэ байрыг одоо очиж үзэж сонирхох төргөтөн ийм хөтөлбөрүүдтэй. Ингээд одоо Женев одоо Швейцарт бол нэг хоног. За цаашаагаа бид нар Итали руу явна. Альпин руугаар дамжаад Италийн Милан хотод хүрэлцэн учраас Милан хоттой танилцах аяллууд байгаа. Миланы эртний 600 жилийн түүхтэй алдар цогчин дугуйн төргөтөн түүх соёлын болоод эрт эдүгээгийн одоо уран барилгын хийц хэлбэр, за мөн түүнчлэн эдүгээгийн одоо Италийн одоо өдөртөө танилцах ийм аялал хийн. За эндээсээ цаашаа бол одоо усан хот гэж одоо дэлхийд дахинд алдарсан Венец хот руу зорж, Венецийн одоо Гранд Канал дэргүүтнэр одоо усан одоо онгоцоор завьар дугаалдах, Венецийн одоо бэлэг тэмдэг болсон одоо гандал завьар бас зорчиж сонирхох гэх мэтчлэн энэ гайхамшигтай сайхан аяллыг хийгээд, за Венецээс цааш Италийн Ром хотод очиж, Ромын эртний байгууллагын гээд Ватиканы одоо Вантус дэргүүтний үзэж сонирхоод ингээд одоо энэ жилийн одоо гэрийн зүг залж Улаанбаатар хотод хүрэлцэн ийм одоо 11 хоногийн хөтөлбөр байгаа. За энэ хөтөлбөрийн хувьд бол одоо үндсэндээ бүртгэл эхлээд явж байна. Аялын зардал 6 сая 500 мянган төгрөгөөр одоо төлөвлөсөн байна. Энэ бол аялагчийн эрх хочгийн онгоцны тээд, орон нутгад аялах аяллаа бүх одоо унааны зардлууд, буудлын зардлууд, далайгшин 2 өдрийн одоо айлдвар хүртэх төр номын одоо билетний үн гэх мэтчлэн ер нь бол хоолноос бусад бүх зардал нь одоо багтсан ийм аялал байгаа. За 3 дахь манай том ажил бол 2017 оны 1-р сарын 3-наас 14-ний хооронд Бурхан багшийн төгсгөөрлөлийн одоо чандад хүрсэн энтхийн Бодгая хэмээх хариун тагшин газар Дэрхэн гэнтэн долоо багш цогт цагийн хүрдний авшиг буюу Дүнхрийн одоо айлдах юм сайхантай завшаан тохиож байгаа. За долоо багш 1954 онд анхлан төвдийн Ласад одоо Норбуланга хэмээх зуны оргонд анхлан Дүнхрийн айлдсан юм байна лээ. За энэ цаг үеэс хойш тоолох юм бол энэ удаагийн Дүнхрийн бол одоо 34 дахь удаага айлдах гэж байгаа юм түүхэн одоо үйл явдал. За сүүлд 2012 оны 1-р сард энэ хөө Бодгаяд бас 32 дахь удаагийн Дүнхрийн айлдаж байсан. Одоо энэ үйл ажиллагаанд бол нийт одоо 200 мянган орчим өсөлтөн болон оролцсон гэсэн юм таарамтай дээ. За манай монголчууд бол ус өргөн бүрэлдэхүүнтэй орсон. Түүний дунд манай Будда туурын одоо хамт олон бол нэлээд одоо өргөн бүрэлдэхүүнтэй 4 тонн групп явж нөхөө одоо Дүнхрийн буюу цогт цагийн хүрдний авшигыг хүртэх юм сайхан завшаан тохиосон билээ. За энэ жилийн хувьд бол одоо бидний хувьд бэлтгэл ажил маань одоо жигдрээд ингээд бүртгэлийн үйл ажиллагаа явагдаж байгаа. За үндсэндээ бид бүхэн бол 3 чиглэлээр энэ одоо үйл ажиллагаанд явахаар бэлтгэл хийж байна. За хамгийн богино аялал 12 дугаар сарын 31-нд яваад, за 1-р сарын 1-нд Дели хотод хүрэлцэн очоод, за 2-нд бол ном айлдвар айлдах Бодгаяд хүрэлцэн очоод ингээд 3-наас 14-ний хүртэл цагийн хүрдний авшиг хүртээд 15-нд Дели рүү, ингээд 16-нд Делигээс буцаад 18-нд Улаанбаатар төрх нь 19 сарын хөтөлбөр байгаа. За зардал нь 4 сая 400 мянган төгрөгөөр төлөвлөгдсөн байна. Энэ зардалт бол эрх хочгийн онгоцны зардал, орон нутгийн аяллаа зардлууд, байрны зардал нь орсон байгаа. Аялж байгаа хүн бол зөвхөн өөрийнхөө хоолны зардлыг л хариуцахаар юм төлөвлөгөөтэй байгаа. Энэ Дүнхрийн онд бол маш олон хүн оролцох юм одоо урьдчилсан одоо дүр зураг харагдаж байгаа. Яагаад тэгэхээр өнгөрсөн онд айлдах байсан 1 жилээр хойшлогдсон. За түүнчлэн ер нь бол
Дүнхрийн өнгө бодгаяад одоо хүртэнэ гэдэг бол нэг удаа хүртэх нь 7 одоо дүнхрийн өнгө хүрсэнтэй адил тийм их азидд энергитэй их буян хороотой гэж ингэж одоо манай бурхны шинжлэл ярьдаг. Тийм учраас энэ одоо очирт хөлгөн буюу одоо доржидын хэмээх бурхан багшийн одоо төгс гэгэрлийн чамдад хөрсөн ариун төвшин газар банк хүртэх нь бол одоо үнэхээр одоо чухал юм үйлс юм. За тийм учраас энэ одоо үйлд одоо зорин шамдад үүсгэх олон байх шиг байна. За хоёр дахь одоо үндсэн маршрут бол мөргөлийн одоо бүтэн одоо юм маршрутын хөтөлбөр байгаа. За энэ бол аваа 2 дугаар сарын 27-нд Улаанбаатараас хөдлөөд Катманду хотод хүрэлцэн очив. За Катмандуд бол бурхны шишний нэн эртний төгс соёлын дурсгалт олон газрууд байдаг. Тэдгээрийн одоо голлох нь бол ялангуяа монголчуудад бол ойр байдаг эргэл мөргөл одуулдаг газар бол 60 гашир буюу ам алдсан суурга байгаа. За бурхны шишний ялангуяа энэ хөлөгний уламжлалтай нарт өмнөд дундуулах ариун амьд шүтээ юм. За түүнчлэн Соёнбоо нутгийн их сайхан дөртний төвхтэй суурга байдаг. За ингээд Катманду хотын эргэл мөргөлийн зангуулын үлдээ цаашаа энтэг Непалийн хил Люмбиний бурхан багшийн одоо лагшин мэндэлсэн ариун төвшин газар байгаа. За Люмбинид бид бүхэн очиж эргэл мөргөл үлдэн аврал даатгалууд болно. Тэнд байдаг бурхны шишинтэн улс үндэстнүүдийн одоо үүсгэн байгуулсан сүм хийдүүд бурхан шитээнүүдийг одоо аврал даатгалууд болгож сонирх юм хөтөлбөртөө ингээд Непалийн энтгийн хилээ нэвтрээд бурхан багшийн таалал төгсөн Кушинагар хэмээх газар байдаг юм. За энэ газар очиж мөн одоо эргэл мөргөл үлдэх. За мөн түүнчлэн төндөөсөн цаашаа одоо бурхан багшийн одоо үйл амьдралтай холбоотой хэд хэдэн газрууд байгаа. Энэ газруудаар одоо эргэл мөргөлийн зангуул үлдээд Наланда гэдэг бурхны шишний хамгийн эртний их сургууль. Бурхны шишний төдийгүй манай гараг дээрх одоо хамгийн эртний их сургууль гэдэг бурхан багшийн айлдвар сургууль бүхнийг цогцлон дахин шинжилэн одоо хариулсан олон одоо бандитанууд төрөн гарсан алдартай их сургууль байгаа. За энэ сургуулийн одоо туурийг өсөж сонирхдаг. Ингээд энд цаашаа Ражгэр хэмээх одоо бурхан багшийн гүн ухааны гол үзэл онолын айлдсан энэ одоо тас цогцолсон уулс гэж одоо манай мэрэгдүүд ном сургаалтаа тэмдэглэсэн байдаг. Энэ газар хүрэлцэн очиж одоо аврал даатгалууд дуулах ийм одоо зангуул үлдээд одоо ван айлдах бодгаяадан хүрэлцэн очиж ингээд 3-аас 14-ний хүртэл авшиган хүртээ цаашаа бурхан багш анхлан намаан алдсан Сарнат хэмээх ариун төвшин газар байгаа. Ганг мөрний хуван дээр оршдог эртний энтгийн нэн эртний төвхтэй Варнас гэдэг одоо захад байдаг ийм газар байдаг. За ингээд Варнас хоттой танилцаад ганг мөрний үзэл сонирхоод Сарнатад мөн одоо эргэл мөргөлийн зангуул явуулдаг. Ингээд одоо Дели хот руу бид нисэн. Ингээд Делитэй бас нэг худалдаа авалчдын газруудаар явах, төгс соёлын дурсгал газруудаар явах. За зарим нэг хөтөлбөрт нь одоо Таж Махал явж үзэх юм хөтөлбөрүүд байгаа. Ингээд 1 сарын 20-нд Улаанбаатар төрх юм урт одоо мөргөлийн хөтөлбөр байгаа. За энэ аялын зардал бол 5 сая төгрөгөөр төлөвлөгдсөн байгаа. Дүнхрийн онд одоо маш олон хүн цугладаг учраас байрны хүрэлцээ маш хүндрэлтэй, ер нь их хүндрэлтэй байдаг. За бидний хувьд бол урьдчилсан байдлаар хөвчлэн одоо байрнуудаа захиалж нэлээд эртнээс төлөвлөдөг учраас бол майханд байрлахгүйгээр одоо байр зочид буудлууд за мөн айлын одоо гест хаус гэж ярьдаг одоо айлын одоо 3-4 давхар юм хаусууд хүслэх байдлаар одоо байрны асуудлыг шийдэж ирсэн урд бүрдийн үйл ажиллагаануудад тийм учраас бид бол одоо тодорхой хэмжээний одоо урьдчилгааг нэлээд эрт одоо шилжүүлдэг учраас бүртгүүлийн хувьд бас уян хатны нөхцөлтэйгээр одоо жишээ нь 7 дугаар сард бүртгүүлээд төлбөр тооцоогоо хийсэн хүмүүсийн хувьд 300 мянган төгрөгийн хямдралтай за 8 дугаар сард бол 200 мянган төгрөгийн хямдралтай за 9 дугаар сард бол 100 мянган төгрөгийн хямдралтайгаар бүртгүүлэх боломжтой. За дээр нь удаатай оператороор энэтхэгрүү энэ эргэл мөргөлийн аялалд хамрагдаж байсан үйлчлэгчдийн хувьд бол өөрийн одоо явдал болгоноос 75 мянган төгрөгийн хямдрал авах. Жишээ нь одоо чинь 4 удаа явсан хүн байх юм бол 300 мянган төгрөгийн одоо хямдрал авах боломжтой. Бид бүхэн бол аль болохоор одоо үйлчлүүлэгчдийнхээ одоо таашаал бийдсэн сэтгэлдээ хүрсэн энэ одоо үйлчлэгийг үзүүлэхийг зорддог учраас тэр тэдгээр хүмүүс нь бид бүхэн одоо ийм сайхан одоо боломжийг одоо гаргаж байгаа. Та бүхэн өөрийн одоо хүслээр өөрийнхөө сонголтоор одоо сонирх аяллууд байх юм бол биднээс одоо энэ мэдээллийг илүүдэл хөрөнгө авч болно. За цахим орчинд бол ариуслын зууч боддоотор гэдэг гэрэлээр одоо манай пэйж хуудас байгаа. Тэнд бол ерөнхийдөө аяллаа бүхий л мэдээллүүд, зураг, хөрөг, видео бичлэгнүүд гэдэг ингээд хангалттай мэдээлэл тэндээс авч болно. За мөн манай холбогдох утаснуудаар холбогдоод одоо дэлгэрэнгүй мэдээллүүдийг авах боломжтой. За Улаанбаатарт байхгүй, хөдөө орон нутагт за мөн одоо дэлхийн одоо бусад улс оронд амьдарч байгаа хүмүүс бол одоо жишээ нь цахим орчноор дамжуулаад одоо холбогдох мэдээлэл авах бүртгүүлэх юм бүрэн боломжтой. За эхний ээлжинд одоо нэрийн гадаад паспортныхаа дугаарыг, регистрийн дугаарыг, гадаад паспортныхаа дуусах хугацаатай мэдүүлээд ингээд аяллийн хөтөлбөртэй танилцаад хэрвээ танд одоо энэ аялал таалагдж байгаа юм бол онлайнаар одоо бүртгүүлэх боломжтой. За төлбөр тооцоогоо бол одоо аль нэг одоо банкны дансаар дамжуулаад шилжүүлэх юм бүрэн боломж бий. За эргэл мөргөлийн аяллаа гол онцлог бол ер нь хөвчлэн манайхан одоо настай хүмүүс энэ үйл ажиллагаанд хамрагддаг. За сүүлийн үед бол залуучууд нэлээд өргөн дэлгүүр хамрагддаг болсон. Тийм учраас
залуучуудын хувьд бол аав ээжийнхээ ачийг хариулах, эрүүл мэндийн тэр ариун тагшин газар очиж одоо аав ээжигээ баярлуулах, түүнчлэн одоо өөрсдийнх нь одоо сайн сайхны төлөө залбирлаа төлөвлөх ийм одоо сонирхол ер нь их түгээмэл ажиглагддаг. Тийм учраас аав ээжидээ зориулсан амтны сайхан билег бол энэ хариуцлын удаан аялал, ялангуяа энэ далаа багшийн алдар сургаалыг болдог ариун тагшин газруудаар эргэл мөргөл болдох нь бол одоо туйлын чухал юм сайхан завшаа юм. Тийм учраас та бүхэндээ зориулсан одоо бидний аяллаас нар хороо гэж одоо ирэх юм өөрчлөлт та бүхнээс хүсэх байна.